Бид нар янз бүрийн одоо тасалгаатай шин гоё дуунуудыг орчуулж явах үед манай герман илгээлт эзэд ах агч нар маань юу гэж хэлдэг гэсэн бэхээр та нар өөрсдөө дуу зохиогооч гэж аягүй хятгадаг байсан. Тэр үг маань бид нарт аягүй урам зориг өгөөд тэгэл анхны дуунуудаа зохиож эхэлжсэн тэр цаг үед байна. Хэрвээ бид Магтаалын хөгжлийг ингэж дэмжихгүй бол хамгаалахгүй бол нөгөө талаас entertainment гэж нэг маш хүчрхэг юм зүйл одоо залуучуудын бодол санаа нэг нөлөөлж байгаа шүү дээ. Тэгэл 92 оны 2 сард анх удаа сүмдэр орж ирсэн чинь гитарыг хараад гуйж байгаа л дуургаж үзсэн чинь амьдралдаа сонсоогүй гоё дууралт байгаа. Нэг нь гитар нөгөө гитараа нөгөө мэддэг дуугаа дуулаад дуусуу буюул гар дамжуулаад тэгэл магтандаа хөгжөөл явчихсан юм шиг. За яаж эхлэх юм? Чи эхлэх. Хайр хоорондоо. Сая тэр нөгөө анхны юу Монголд хөгжим оруулж ирсэн. За ер нь бол ийм би ч болохоор амар рок хөгжим дуртай, Beatles-д дуртай, AC/DC, Queen дуртай. Тэгээд амар сонсон. За тэгээд 90 он гарлаа, 91 он гарлаа. Тэгээд би чинь дарахных штэ. Тэгээд 91 онд чи ингээд манай дархан ингээд кино гарах ч юм уу, тоглолт үзэх болохоор ингээд амар хэцүү. Ерөөсө бөөн алаан шудаан тэгэл өстой тэр театр театрын кино театрын хаалга маалганы эвдлээстэй. Тэг үзүр үйлчлэгээр айгүй ингээд тэм цангацсан тийм үе байсан. Тэгэд яг 91 оны 11 сарын 9 байдаг баха тэр чи бүтсэн өдөр байдаг бах. Тэг яг тэр үед ингээд Голландаас нэг рок хамтлаг ирсэн. Өнөө орой дахны залуучууд театрт тоглоно гэл. Тэг би ч бүр Yes Miss-ийн талаар хизээ сонсоогүйсэн юм чи. Хэдэн настайсэн юм? 16 хүрэх гэж байгаа бах. Оноор бол 16 таа, 15 таа. За тэгээд тэр үед чинь тийм нэг плед юм олддгоо. Тэгээд би тийм тоглолт болох гэж байгааг би мэдэнгүүтээ дарахны тэр үед чинь би 10 дугаар анги байсан. Тэгээд яг тэр үед манайх орой 5 цагаас юм багш нарын тоглолттой байсан байхгүй. Би чи хөгжим тоглолт. Тэгэл тэр багш нарын баярын тоглолтоор ингээл манай хөгжмийн багийнхан ингээл дарахны залуучууд театр ингээл тайз руу ингээл яваал гарсан чинь ингээд амьдралдаа үзээгүй хөгжим байгаа байхгүй. Тэгэл ийм урт устай ингээд залуучууд ингээл тайзын дээр суудсан гайхал юу болох гэж байгаа юм болоо гэл. Тэгсэн чинь нөгөө нэг хамтлаг нь ирсэн. Тэгсэн чинь тэр хамтлаг чи өдөр 2 цагаас нэг тоглоод орой 8 цагаас нэг тоглож байгаа. Яг тэрний хооронд манай сургуулийн одоо тэр дугуулангийн багш нарын мэрийн тоглолт болж байгаа байхгүй. За тэгээд бид нар тоглолт монголтоо хийж дуусчаал. Тэгэл тэр үе чинь юм тоглолт монголт үзэхэд юм олдоход аюу хэцүү. Плед хэцүү. Ингээд хөгжмөө би өгж явуулчаад тэг яг тэр дахны тайзны дээдл ингээд хөшиг хураадаг нэг юм зай байдаг байхгүй дээр. Одоо юм хөшгөц ингээд томор ингээд хураас. Тэгээ манай тоглолт чинь орой 5-аас тоглоод 7 гэл дуусангууд нь бид тэр хөшгөрөө ингээд нуугдаж орж байгаа. Гав ганц сархна. Тэгээд чи үйл байсан амар хүүтэн. Тэгээд тэр дээшээ яваа гарсан ч гэсэн битүү шороо. Тэгэл тэр шороон дотор чи ингээд нөгөө дүүлийн тоглолтыг эхлэхийг хүлээгээл. Тэгэл нэг цагийн дараа орой 8 гэл гэсэн чинь доор ингээд хөгжим бичгнэл яваад гэсэн. Ингээд харч гэрэл асаал нөгөө хэд чинь дуулаад. Тэгэл би чинь нэг нууцаар орж байгаа юм чинь тэгэл доош ингээл яаж хийж байгаа л подол модолод дамжаал зэрэгтэл рүү яваад ирсэн зэрэгтэл нь би битүү. Амьдралдаа би анх удаа яг соёл эрдэнэ айзам өргөн энэ тоглолтыг үздэг л байсан л та. Тэгтээ анх удаа тийм барууны амтлагын тоглолт үзэж байгаа байхгүй. Тоглолт нь бол ингээл амар чанга хөгжим дуурайал нөгөө залуучууд чинь дуулаад орлоол тэгэл дуунуудынхаа дундуур тийм нэг драмтай тэгэл нэгнийгээ зодоол өшөглөөл тэгэл барьж аваад цуудалж мовдлоо тэр мөр чинь би ойлгохгүй юм чинь. Тэгэд яг мэдээж тэр бол Магтаалын дуу байгаагүй. Зүгээр л одоо тийм сайн мэдээний одоо тийм дуунууд дуулана. Тэгээд яг тоглолтын төгсгөлд нөгөө хамтлагийн дуучин Давид Перс тэр болохоор Америк хүн гэхдээ Европт амьдардаг. Тэр хүн гэрчлээ ярьж байгаа юм. Тэгээд тэр хүний гэрчлээс анх удаа сайн мэдээ сонсоод анх удаа яг тийм барууны барууны тийм хамтлагийн тоглолт үзээд тэгээд тэр амьд хөгжмийн дууралтыг сонсоод тэгээд урд нь ингээл пензан дээр л янз бүрийн Beatles, Queen, AC/DC гэл тэдний дуу ингээ пензаар сонсдог байсан. Тэгээд анх удаа ингээ амьдаар англи хэл дээр сонсож байгаа байхгүй. Тэгээд амар гой сонсгож байгаа байхгүй. Тэгээ яг дараа нь тэр хамтлагийн нэг кассетын хүлээж авсан. Тэр кассет нь болохоор No Sex гэдэг нэртэй. Хамтлагийн нэр нь болохоор No Longer Music. Одоо өмнөөс хөгжим байхгүй гэсэн тийм нэртэй. Christian group юм. Christian тийм. За тэр хамтлаг бол одоо хүртэл та нар ингээ вебсайт нь одоо интернетээр тэ No Longer Music гэж хайх юм бол гэхдээ хамтлагийн бүрэлдэхүүн нь бол залуучууд тэгээд амар тийм radical тийм rock хэлбэрээр тоглодог. За тэгээд тэрнгээр ингээд янз бүрийн тийм драм тоглоод сайн мэдээ хуваалцдаг. Одоо тэр хамтлаг баг 40 жил бүрэлдэхүүн солигдол нэр үйлчлэл ингээ хിവэрэ яваад байгаа байхгүй. Тэгээ яг анх тэр хамтлагийнхан нэг 80-аад оны үед ингээд
амар рок хөгжим ингээд тоглож ирсэн аа. За үүнээс хойш одоо no longer music буюу одоо бүгдээрээ хөгжим тоглохгүй. Одоо бүгдээрээ Есүсийг тоглоё. Есүсийг ярий. Тэгээд чиглэлээ өөрчлөөд тэгээд сайн мэдээ энэ төр ярьж явж байгаад тэгээд 80-ад оны сүүл үед тэр хамтлаг маань болохоор яасан бэ гэхээр одоо төмөр хөшиг буюу коммунист нөгөө төмөр хөшгийг нураасаа аягүй олон жил залбирсан байна. За тэгээд 89 оны 10 сард Берлиний хан нурлаа. За тэгээд коммунист нөгөө төмөр хөшиг унлаа. Тэгэнгүүт 91 онд тэд нар ингээд зүүн Европ, зөвлөлтөд улс Монгол гэдэг ингээд 2 жил сайн мэдээний түүр тоглолт эхэлсэн баг. Тэгэл ингээд явсаар байгаад 91 оны хамгийн сүүлд 11 сард Монгол яг энэ Сэлэн алтан мөлгийн бомбоор орж ирж байгаа баг. Тэгээд дархан тоос. Тийм тэгээд тэр зураг нь бас бэйт ингээд Сэлэнгэд алтан мөлгийн бомбоор орж ирэнгүүтээ богоонд ингээд хөгжмөө ачиж байгаа. Тэгээд дархан тоос яг тэр тоглолтын анх үзсэн баг. Тэн дээр анхудаа сайн мэдээ сонсон. Тэгж анхудаа сайн мэдээ сонсоод тэгээ ямар гоё эдийн ингээл тэгэл айгүйх тараах материалууд хүлээж аваад тэгэл тараах материалууд амар гоё. Тэгээд тэр тараах материалууд чинь ингээл Иесус гэж хэмбэ тэ одоо Иесус юмд хайртай гэл монгол хэл дээр орчуулсан. Тэр үчи яг Улаанбаатарт бас 91 оны сүүл гэдэг чинь аль үчи 2-3 сүм таригдсан байсан. Орон нутгуудад бол сүм шулган байхгүйсэн шүү дээ. Тэгэл тараах материалуудыг анх тэр шүн ингээл хүлээж аваад гэртээ ирэнгүүт ингээл бүгдийг уншиж байгаа байхгүй. Тэгэл амар сэтгэл хөдлөл. Тэгээд сонирхолтой юм тэр тараах материал нь бас гэртээ би удаа хадгалсан шалтгаан аягүй гоё үнэртэй. Амьдралдаа анх удаа тийм өнгөт хэвлэл ингээд их хэмжээгээр гэртээ байлгаж байгаа юм. Гадаад хүн битэл зүгээр англиар бичсэн юм гэж санаж содон бид үзсэн шүү дээ. Иш тэр үе чинь өнгөт хэвлэл гэж баг байхгүй аягүй ховор те. За тэр чи яг хуу. Тэгээд дараа нь яг хуу тэр хамтлагийн ингээд кассетын ингээд харсан чи кассетийн нэр нь болохоор No Sex гэдэг. Тэгээд за ингээ нөө гэдэг чи үгүй гэсэн. Секс гэдэг чинь за одоо бэлгийн харилцаа одоо секс хийж болохгүй. Ямар учиртай болоо гэд. Тэгээд тэр хамтлагийн кассет нь надад бас ингээ нэг англи хэл оролдох айгуу тийм мотоц гэсэн байхгүй. Тэгээ яг тэр No Sex гэдэг дууг нь анхаарахаар No Sex Before Marriage. Дэлгэхээс өмнө бити секс харилцаанд ороо гэд. Тэр сүүлдээс хин ингээ тавьсан. Тийм тэр сүүлээс ингээ хүмүүсийг attraction хийх гэж тавьсан байхгүй. Тэгээ бас нэг дуу нь болохоор ингээ AK47. Тэгэл энэ чинь AK47 гэдэг Оросын автомат буу байдаг үстэй. Энэ ямар учиртай ингээл. Тэгэл өстэй баахан слордж жал дууных нь үгийг харахаар одоо AK47 бол AK47 бол хамгийн хүчтэй буу. А гэхдээ Библи бол энэс л хүчтэй юм аа гэл ингээд тим аргаар ингээд нөгөө дуунуудаа зохиоцсон амар сонирхолтой. Тийм тэгж тийм одоо рок хамтлагийн тоглолтноос анхудаа сайн мэдээ сонсоод итгэж шийдвэр гаргаж байлаа. Одоо миний мэдих түүх гэх юм бол 91 оны 19 сар. Дархан тэгээд цэм живжсэн те тэр үед. Тийм тэр чод 91 оны 10 сар 11 сар тэгээд 92 оны 2 сард манай дархны сум анх удаа тархицсан байхгүй юу. Одоо Монголын хамгийн анхны орон нутгийн сум 92 оны 2 сард. Тэгээ бас хэн нэг нь ураад тэгээ сумд очиод тэгээ мэдээж сумд ингээд хамгийн их гой татагдсан зүйл нь юу байсан бэ гэхээр магтан дуу. Тэгээ одоо бидний нөгөө дуулдаг их хийснэ магтан дуу уулцгаая гэл. Энэ дуучтай хамгийн анхны сурсан дуу байхгүй юу. Тэгээ хамгийн гоё юм нэг гитар бид нар ингээл нэг дээр үе 64-ний гитар гэдэг шар гитар олдохчгүй. Байрны ах нарын одоо тоглодог гитар тэгээ ах нарын ингээ хард сурдаг гитар олддоггүй. Тэгээ байрны ах нар чинь яадаг вэ гэхээр ингээл да ингээл 100 мөн орой ингээл байрны гадаа ингээл ах нараа хөө шинтлэг гэрлөөр гитар аваад ирээ. Бөөм баяж. Тэгээ 5 давхарлаа цахтаж гараад хин ах гитар аваад иргэнэ. Тэгээ 5 давхраас нэг давхарлаа ингээл буухтаа ингээл нэг дасглаа юу баталгаа хийж аваад барилтуудаас тэгэл ингээд 3 давхрал явж байгаад орилоо. Хөө гитар яасан бэ? Одоо. Тийм хурдан буугаад ирчих юм чинь ингээд замд нэг юмаа давтсаар хагаад гитарыг удааж байгаа байхгүй. Тэгжил анх гитар сурч. Тэгсэн чинь сүмд ирсэн чинь нөгөө зурган дээр гардаг те нөгөө видео клипэн дээр гардаг нөгөө том ингээд битээ нөгөө шарангатай улаангатай гоё гитарыг сүмд анхудаа харж байгаа байхгүй. Ямар гоё юм те. Ер нь 90-ад оны үечин тэгэл яг жинхэнэ нөгөө банзан гитарын амь төгжмийн хамтлагийн тим одоо мод бол хаасаагүй байлаа шүү дээ. Манайх бол Бахтаргд байсан. Тэгээ Бахтаргийн чинь бас жинхэнэ нөгөө орцондоо гитар, орцны хамтлаг. Гурван морол болно. Ахнаар дуулна, хажууд нь сонсоод уяраал те. Хамтан таяны ганц дуу дуулчих гал. Тэгээд манай Бахтаргийн чинь болохоор юутай нөгөө филармонтой тэр ойрхон учраас те дандаа тоглолтууд болно. Нөгөө титэм хамтлагийн тоглолт Монголтон тэр гэдэг амь төгжмийн тоглолтууд болол. Тэгэхээр шин зүгээр тоглолтод бол байн очиж үзсэн. Дуулаачлаа ороод үзчихдэг. Тэгэл тэрийг дуурайгаа шин дуу сураал. Шин дуугаа сураад тоглолдог. За тэгэл нэг 10 жилийн хөвгдөж нөгөө жинхэнэ нөгөө банзан гитараараа тоглолдог. Орой шин орцонд дуулдаг. Тийм л байсан. Тэгээд миний хувьд бол анх
92 оны 5 сард анх сайн мэдээ сонсоод манай анх одоо надад сайн мэдээ дараасан хүмүүс манай герман ах эгч нар байсан. Тэгээд тэр үед сүмд одоо очиё гэл те. Тэгээд сүм тэр чинь мөнхийн гэрэл байсан тухайд те. Тэгээд 92 оны 5 сард анх мөнхийн гэрэл очих үед чинь бас баахан залууч суулцсан магтаал явж байгаа байхгүй. Тэгээд одоо би санаж байхад тэр үед бол Зоргоо гэдэг нэг ах байдаг гэсэн. Тэ гитар тоглолтой. За тэгээ мэдээ манай Бадма пастор маань ингээ нөгөө тогшоо хөргөчмө тоглоно. За хаяа пүүжа пасторч нэг баян тоглоно. Тэгээ хаяа нэг бас нэг эндээс гадаад байсан залуучууд гоё гарч иж ингээ гоё гитар тоглож дуудуулдаг. Тэрэнд нь аягүй татагддаг тийм байсан. Гэтэ ер нь тухайн үе бол нэг уртаашаа нэг 10-аад дуутай байсан да. Монгол дуунууд бол. За тийм. Тэгээд бас ганц хоёр англи дуудуулахар чи нөгөө англи хэл бас тэрэнд бас татагдан те. Дуу хөгжим магтаал дуудаад нэхэр бүгдийг татагдаж анх ирж исэн тийм цаг үе байсан. 90-ад оны үед бол магтаал бол их дайггүй. Өнөөдөр их тийм их одоо мундаг групп тийм одоо бүх зэт хөгжим байхгүй ч гэсэн те. Ерөнхийдөө бол гитараа тоглоод тэгэл явдаг байсан. Тэгээд бас нэг сайхан дурсамж ярих гэх юм бол за 92 онд ингээд мэдээ цуглаанд яваад мөнхийн гэрэл цуглаанд яваад тэгээ итгэж болоод ингээд бас тэгээд 92 оны намарчин тэндээс ингээд үрдэнгээгээ цуглаан гэж салбарлаж гараад тэгээд дараа нь 92 оны ерөнхийдөө бол төгсгөл хавцаг нар дахиад шин цуглаан Монгол цуглаан ихтүүлээ. Монголчууд бүрэн цуглаан ихтүүлээ гэдэг үед чинь 10 эдхэн 16 7 настай нөхдүүд байгаа шүү дээ. Тэгээ нөө шинэ гэрээгээч бүтэн уншааг байгаа те. Тэгээд амар том зөрчилдөлтэй цуглаан байгуул энэ төр гэдэг. Тэгээд уулзалтаар бид нар чи одоо хамтдаа одоо юу цуглаан байгуул энэ төр гэл. Тэгэхэд одоо манай энэ мөж одоо Америкт байгаа мөжиг пастор ихтэл мөвчөлөн те. Мөвчөлөө дээр ч юм бол одоо анхны нөгөө хүндэтгэлийн дуунууд те. Тухайн чинь хим байхгүйсэн шүү дээ баг. Тэг хүндэтгэлийн дуунуудыг аяг орчуулдаг. Тэгээ бид нар ингээд хамт туссан үгийг хараад ингээд хамт орчуулж эхэлдэг тийм байсан. Тэгээд 92 оны сүүлээр одоо энэ манай өндөр ариун болт пастор бид нар ч хамт нийлээд за сайн мэдээ тараагаад шин цуглаа эхлүүлээ гэдэг. Тэгээ 92 оны 12 сард нэг сарын туршид бид нар ингээд гудамжаар ерөөсө баг өдөр болгон сайн мэдээ тараасан. Маш олон хүмүүст. Тэгээ урилга өгөөд 93 оны 1 сард одоогор бол нөгөө Сүхбаатарын талбайд тийж Ахмадын соёлын ордон гэж бас байдаг тэр үед. Одоо байхгүй болсон. Тэнд энерлийн од гэж цуглааныг анх эхлэж байгаа байхгүй. 1 сард 93 1 сард тий. Тэгээ цуглаан шин цуглаан эхэлж байгаа юм чинь магтаал хэрэгтэй шүү дээ тий. Тэнгууд манай ариун бол пастор эдэр чинь зүгээр номлол эдэр хийдэг. Тэнгууд намайг чи магтаал яхахч бол гэж шууд. Би юу магтаал яхахч те зүгээр намайг нөгөө би нөгөө банзан гитар л мэднэ өөр одоо орцны дуунууд мэддэг болохоос магтан дуугаа мэдхгүй. Тэгсэн чинь шууд чи магтан дууны яхахч бол гэдэг. Магтаал яв гэдэг. Тэнгууд би яаж байгаа вэ гэхтээ нөгөө нэг юундээс нөгөө мөнхийн гэрэлдээс сурсан ганц хоёр дуунуудаа санаж байгаа бох. Тэгэхээр санаал. Тэр үед яг нэг орцны гитар, орцон тоглож исэн гитар гэдэг чи одоо саяны Шекост ярьдаг гэдэг нөгөө нэг банзан гитар шүү дээ яадаг тийм. Шар банзан гитар. Тэгээ энэ дээр нэг ингээл одоо өсөг мөсгөр тэн дээр нэмхэн тэр тэнцэх нэг манайс хэлдэг нэг лов энэ гэсэн хайр энэ цайр дорл морлогдсон тим гитар. Тэр үрвч байхгүй тэр чи. Тим гитараар чи ингээд тоглоод. Тэгээ би ерөөс урташ 2 дуутай. Нэг удаан халелуя гэдэг нөгөөт нь болохоор хамгаас илүү алдартай гэх. Хоёрхан дуугаар явна. Тэнгуү чи надад цааш 30 минут магтанд өдөрдөг гэл. 30-аас 40 минут болдог. Тухайн үеч хүмүүс чинь цуглааныг урт хийдэг. Нэм гаргийн цуглаан бол 2 цаг 30 минут байдаг гэсэн шүү дээ. 2 цагаас. Одоо багассан байгаа шүү дээ. Тэгэхээр чи хүмүүс бол аяг удаан дуулах дуртай. Номлол нь баг ингээд цаг 30 цаг маг явдаг те. Тэнгуү чи нөгөө 2 дугаар чи яаж удаан дуулах юм бэ тийм үст. 30-40 минут явах хэрэгтэй шүү дээ. Тэгэл за ямар ч мэдэхгүй. Тэгээд одоо өөр дуу авах юм чинь зохиолтой нь дууллаа нөгөөдгөө. Урд тань нь оруулаад давтаад яваад байгаа шүү дээ. Тэгсэн чинь хүмүүсийн ярагц гоё яана. Хүмүүс ингээл бүр ингээл дуулаад дагад дуулаад бүр дахин дуулаад нэг хүмүүс ингээд дуулахаар чи гоё идэг шүү дээ. Тэгэл дагаал дуусан чи ингээл зарим хүмүүс нь гараа өндөр дөргөө зарим нь өөлж мөөлаад тэнд нэг нөхөр ингээд чөлөөдөг мөлөө сонин болоод байгаа. Тэгсэн нэг мэт чи 30 40 минут болчихжээ. Хөөх тэгсэн чи нөгөө чи тий 2 дугаараа шүү дээ. Тэгэл нөгөө чин дотроо бодлоо. Би алж гинэ. Би нэр ямар агуу магтаалын өдрөгч вэ гэдэг өөр дотроо бодоод байгаа байхгүй амар яаж игээд. Тэгэл дараа нь сургаал явж байгаа. Сургаал араас нь явчихсан. Сургаал чи юу вэ тухай чин нөгөө Библийг уншаал нөгөө шар номноос уншиж байгаа. Тэгэл бараг цаг мар өнгөрч байгаа юм чи. Тэгэл араас нь залбираал ингээл магтан дуусан чи дахиад нөгөө магтан дуулчин бараг 30 40 минут үргэлжлэж байгаа.
Сургаалын дараа хүмүүс сургаал сонсдог учраас улам халуун. Залбиралтай. Хүмүүс баг өөрсдөө залбираал ингээл тэнцээ чи ингээд сүнсний чөдөөлтүүд, сэргэлтүүд янз бүрийн болж байгаа байхгүй. Тэгэл дахиад бодож байгаа ч бас би ч гэр гайгүй магтаалч юм биш гээл те. Тэгээ одоо ингээ эргээд бодож хахад тэр чинь ямар нэг микрофон ч байхгүй те. Тэр зааланд. Тэгээ нөгөө зүгээр банзан гитар нь олигтой дуурахгүй. Жижигхэн биетээс Тий. Дуурахгүй. Тэгээд нөгөө талаас нөгөө зөгтөг юм пикмик зөхөргөж байхгүй. Гараар алсан штэ. Тэгвэл заримдаа сэтгэл хөдлөөл ингээд чанга тоглосон чинь минь цуснууд баахаа цус гарцсан те. Тэгж явж байгаа. Тэгээд ингээ харж байгаагаар одоо зүгээр ингээ бодож хахад зүгээр магтаал гэдэг бол ямар нэгэн хөгжим те. Гэрэл тийм одоо тэр зүйлүүдээс илүүгээр нөгөө талаас магтаалын өдөрдөгч нь бас ингээ лаг байгаа, лаг дуулаад гэдгээс илүүгээр ариун сүнс хийж байгаа те. Энэ бол ариун сүнсний worship гэдэг бол сүнсний оршихуй, бурхны оршихуй. Бурхан ямар агуу ажил хийж байгаа. Тэнд би халаад байгаа шүү. Бурхан халаад байгаа бох те. Ариун сүнсээр гайхалтай зүйл. Тэгэж анх одоо тэр магтаалын үйлчлэл тэгээд гүчээр одоо орж ирсэн те. Тийм цагийг одоо дуусч байна. Шигэ пастор яаж магтаал анх үйлчилж орж ирсэн. тэгэл 92 оны 2 сард анх удаа ингээл дархан зочдуудад ингээд сүмдэр орж ирсэн чинь тэр гитарыг хараад дууг нь сонсоод зогссон хэсгээс явж штэ. тэгээд тэр гитарыг гуйж байгаа л дуурж үзсэн чинь амьдралдаа сонсог гой дууралт байгаа юм. Аюу гой дуурж байгаа. Тэгээ барыг тэрийг ингээд дуурахтаа имэж байгаа. Яг сургуулийн хөгжийн дуулан моолны багш нарт дандаа загнуулна. Хамаагүй хөгжинд хүрж болохгүй чадахгүй байж бойл гээл. Тэгэл хөгжим гэдэг чинь амар хуршгүй амар тийм ойлгоцтой. Тэгсэн чинь нөгөө нэг гоё өнгөтэй том тэгээд тэр гадны хүмүүсийн авчирсан гитар чи юу хөрхөн байх вэ? Ойртоход үнэрнийх модных нь үнэр нэг гоё санагдав. Тэгсэн чинь тэнд байсан хүн чи тоглолт юм уу гэсгүй. Би жоон тоглолт. Тоглол. Тэгэл аваад дуурсан чинь амар гоё. Тэгэл яг саний мөгчрөл пастор хэлдгээр адилхан тэгэл ихний дуугаас сураад тэгэл тухайн үед нэг чи магтан дуу мө гэсэн ойлголт байхгүй. Тэгэл бараг нэг гитар нөгөө гитараа нөгөө мэддэг дуугаа дуулаад дуусуугүй л гар дамжуулаад тэгэл дуулаад тэгэл магтан дуу хөгжөөл явчихсан юм шиг. Тэгээ тэр үе чинь манай нөгөө дархны сүм чинь хагасаа өдөр 2-оос хийдэг байсан. Одоо Улаанбаатараас одоо энэ FM-ийн бачрал өндөр чинь те өглөө гарч тавхиад тэгээ өдөр нь дархан дэрэнгүүдээ 2-оос манай цуглаан эхэлнэ хагасаа өдөр. Тэгэл орой 5-6 хүртэл үйлчлээ. Тэгээд 5-6 гээд дуусан нөгөө хэд чинь бүтэнсээ өдөр цуглаантаа буцаад хот руу явна. Тэгэл гэдэггүй одоо тухайд тэгэл дуунуудаа дахин давтаж дуулаад тэгээ хамгийн гол нь өсөж байхгүй. Гитараа ингээл дуулангууд чи хүмүүсийн дуу ингээл даваал. Тэгэл нөгөө гитарсан сонсогдохоо болчихсон юм биш. Тэгээ бас тухайн үеийн цуглаанууд миний түрүүний хэлдгээр ингээд нэм гараг бол ингээд 2 цаг ч юм уу те цуглаангаас гадна 7 хоногийн дундуур 3 өдрийн цуглаан ч юм уу те залбирлын цуглаан гэж хийдэг. Тэнгуү тэр үеэр ч юмсан ингээд залуучууч гэсэн магтах дуртай. Тэгэл ингээд 3 өдрийн цуглаан миний бодлоор 2 цаг өгүүлжэлдэг. Заримдаа ингээд тог мөг тасцсан ч гэсэн ингээд залбирч байгаа 5-9 шүү өргөжлүүлэл дуулаалтай. Нөгөөний хитэн цөөхөн дуунуудаа ста уртан оруулж байгаа маш их тийм халуун одоо залуучууд бол мэдээж дуу магтаалд их дуртай. Маш их удаан магтан дуудаа. За тэгээ зуны хөтөлбөр бол тэгээ үнэхээр ста янзын болдог гэсэн тий. Зуны хөтөлбөр дээр бол ингээд ерөөсөө тэр worship гэдэг бол ерөөсөө тэгэл бараг тасралтгүйгээр ингээд цаг гаруй ингээд магтан дуулаад хүмүүс бол тэр оршихуй дотор үнэхээр гайхалтай. Тэгээ сургаалж гэсэн ингээд явдаг. Тэр зуны хөтөлбөр дээр тэгэл зуны хөтөлбөр дээр бид нар чи нөгөө нэг цуглаанч уртаашаа нэг юм 2 гитартай. Тэгээ биний дөрөвний хэлдгээр өсгөгч энэ гэж байхгүй. Тэгээ зуны хөтөлбөр 100 гаруй хүмүүс ирж байгаа юм чи. Тэгээ даваад дуурах гэж хэцүү. Хоолоо бол ерөөсөө тэгэл эхний өдөр тэгэл шууд сөөдөг. Тэ хоолоо сөөдсөн бүх хүмүүсийн хоолоо сөөдөг. За тэгээд бүх гитар тоглож байгаасаа ээлжлээ нөгөө гитараа тоглоно. Тэгэхээр шинэ одоо гарын өндөгнүүд хуруунууд бол бүгд ингээл цус гараад гитар маань ингээл цусмус болцсон. Тэрийг бид нэр өстой амар өндөг тэгээд бахархаж ярьдаг. Ингэж магтлаа штэ гэд цусаа гартал магтлаа штэ гэл. Тийм гот нөгөө залуучууд нь хамт хажуунаас ингээл ямар гоё юм гээл магтаал. Тэгэж ер нь бол монголчууд бүгдээрээ л яг тэгэж галгаалan магтаалдаагаар эхэлжсэн. Цаыг бас санаж байна. Тэгээд манай тэр одоо герман мишонууд бол гэр бүлэрээ ингээд одоо магтдаг. Тухайн үеийн одоо Германы, Европын, Америк хэлсэн мишонууд бол хоорондоо уулзаад одоо тийм цуглаан хийдэг. Тэр цуглаан дээр нь хай очингоч нөгөө англи хэл дээр жинхэнэ нөгөө гой дуунууд чинь тоглоно. Тэнгууд энэ ямар гоё дуу юм бэ гэл орчуулж хэлжсэн дуунуудыг. Тэгээд би түрүү хэлсэн үрдэнгийн цуглаанаас бол одоо хийм буюу те хүндэтгэлийн дуунуудыг
их орчуулж эхэлсэн тэр үед. Бид нар болох тэр юуны одоо энэ одоо gospel одоо дуу гэж ааш тэ тухайн үеийн одоо яг тэр одоо дуунуудыг маш ихээр орчуулсан. Тэгээ нөгөө Америкээс ирж байгаа хүн захиж байгаа нөгөө касет авдаг тухайн үеийн Магдалины касетнууд те Солонгосоос ирж байгаа хүмүүс Солонгосын бас касетуудыг авдаг. Тэр касетээ сонсоод нөгөө магтан дуунуудаа орчуулад тэгээ энэ одоо бодож байгаа энэ би нэг 100 гаруй дуу орчуулсан шүү. Бас нилээ. Тий. Тэгээд тухайн үе чинь ингээд дуу их орчуулангуудаа шин дуу гарангууд нөгөө цуглааны цөөхөн байсан учраас магтан дууны өдөртөгч нийлж агаад хамтдаа сард нэг удаа шин дууг ингэж нөгөө танилцуулдаг. Шин дууны магтаал, шин дуугаар эзнийг магтаж гэх юм уу те. Тэгээ шин дуугаа одоо солилцдог, хамтдаа тэргээрээ магтдаг. Тим цуглааныг бид нар найдвар эдэр дээр бас энэ тим зохион байгуулж ирсэн. Тийм үү гарч ирсэн. За тэгээд яг энэ дээр нэг юм би юу хэлэх гээд байгаа гэхээр бид нар яг ингээд янз бүрийн одоо тусгаатай шин гоё дуунуудыг одоо орчуулж явах үед манай одоо герман илгээлт эзэд маань найзууд маань дахагч нар маань юу хэлдэг гэсэн бэхтэр та нар өөрсдөө зүү зохиогооч. Монголчууд бол үнэхээр Монгол аялгау те хөгжим монголчууд бол ер нь бол дуу хөгжимтэй ойрхон ус шүү дээ. Та нар өөрсдөө дуу зохиогооч гэж аягүй хятгадаг байсан. Тэгээ яг тэр үеэс яг тэр үг маань бид нарт аягүй урам зориг өгөөд те яагаад бид болохгүй гэж гээд. Тэгэл анхны дуунуудаа одоо зохиож эхэлжсэн тэр цаг үед байна. Би бас одоо яг та хэд ярьжсэн түүхээс чинь яг тэр үеэс чинь дөнгөж орж ирж байгаа байхгүй. Тэгэхээр зарим нэг түүхүүдийг бол яг сайн мэдэхгүй. Гэхдээ 72 цагийн магтаалаас хавлаа ярих гэдэг байхгүй. Одоо шил тимийг олон улсын хэмжээний анхны том юу байсан баг те. 72 цагийн магтаал дээр дэлхийн хэмжээний нөгөө Кристиан магтаалчдыг өөрөх. Ер нь бол одоо бодоод хад Акслах маань нэлээд нөгөө одоо хөгжим магтаалын тал руу аягүй юм одоо стилтэй. Жишээлбэл одоо анх хэлбэ хашаанд нөгөө оршихуй амтлах юм шээ. Танаа харгуй амтлагын студ те байгууллагатаа та тэнд бас нөгөө CD меди те бичлэг хийдэг. Эхлээд ийм юм болсон энэ чинь. Яг гоо бид хэд нийлээл ингээл хүүхд байхын мөрөөдөлгээр харгуугаар хамтлаг байгуулчлаа гуруулаад өрүүлээ. За тэгээд 99 биш 2000 оны ихээр бид нар чинь анх ингээл нэг тоглолт моголт хийсэн. Тэгээд тоглолт хийсэн чинь ингээл нэг Аксл гэдэг хүн уулзъя гинэ гэл. Тэгэхээр Акслыг таньдаг байсан. Гадаад хүн юм байна гэл уулзлаа. Тэгсэн чинь Аксл за 2000 оны 7 сард наадмын үеэр хүүхдийн паркын одоо стадионд Германаас Тэнгэрийн дуу гэдэг нэртэй хамтлаг ирнэ гэл. Тэнгэрийн дуу гэхээр Монгол хамтлаг юм байна. Германд амьдардаг юм байна гэсэн. Үгүй Герман хамтлаг Монгол нэртэй гэл. Ямар сони. Тэгээд одоо нөгөө нэг саний миний хэлсэн Голландын No Longer Music-ээс хойш 10 жилийн дараа ингээд дараагийн хамтлаг ирэх гэж байгаа байхгүй. Миний мэддгээр бол. Тэгэл Акслтай ингээд танилцаал. Тэгээ та нар тэр хамтлагтай хамт ингээд гоё магтаал хийгээс гадаа. Тэгээл да гэл. Тэгэж анх Акслтай танилцаа. Тэгээд Тэнгэрийн доо 2000 оны 7 сард Монголд ирээд яг тэр хүүхдийн парк доторыг тоглолт хийсэн баг. Тэгээд тэндээс бид нар ямар санаа авсан бэ гэхээр одоо биднэрт бол тийм гадны хамтлаг 90 цаг Тэнгэрийн хол сонсогч байгаа шүү дээ. Тэгээ нэг алдартай биш ч гэсэн Тэнгэрийн дуу гэдэг нэг герман хамтлаг ирэл аюу гой магтаал хийгээл гоё хөгжим тоглолоо те. Тэгсэн чинь ингээд өөр ингээд томчуудыг авчираад ингээд гоё магтаал юм хийж болдгоо юм уу? Та нар чинь ингээд Европ хүмүүс ингээд тэгэж анх яригдж эхэлсэн 72 цаг магтаалыг. Тэгээ мэдээж Аксл дараа нь ажил хэрэг болгосон л да Волтер ах энэ те. Тэ. Тэгэхэд та хэдийн сэтгэл мэдрэмж ямар байна? Яагаад шилбэл бүх олон хамтлагууд ирсэн. Та хэдийн мэддэг хамтлагуудаас одоо сонсдог байсан хамтлагуудаас ирсэн үү? Эсвэл дандаа шинэ хамтлагаас одоо Donny Porter ч гэх юм уу? Одоо хамгийн сайн мэддэг нь Graham Kendrick байхгүй юу? Одоо түрүүн мөнгө цагаал дуу орчуулсан гэдэг чинь би одоо хүртэл Graham Kendrick-ийн фэн байхгүй юу? Graham Kendrick болохоор одоо 70 гаруй насны хүн байдаг. Тэгээ магтнууны залмаас эц гэж ярьдаг байхгүй юу хошигнж. Тэгээд анх 60-70 оны үед ингээд нөгөө Христ итгэлийг хүмүүс шоолоод эсэргүүцээд хиппичүүд гарч ирээд рок урсгал бий болоод Woodstock энэ төр бий болоод тэгж яхад одоо Graham Kendrick одоо бид нар уламжлал одоо юм арган тоглодог. Тэгээ энэ уламжлалаас гараад яг юм гоё амьд хөгжмийг ингээд сүмд оруулж ирэх хэрэгтэй гэхэд мэдээж дэлхийд даяараа сүм чуулга эсэргүүцэжсэн. Тэгээд 60-аад оны үед Graham Kendrick анх удаа гитарыг сүмд оруулж ирээд тэгээд амьд хөгжмөнтэй хамтлагийг 70-аад оны үед оруулж ирээд тэгээд одоо бидний хамгийн сайн мэддэг нөгөө Shine Jesus Shine ч юм уу Heaven is in my heart гэдэг тэр дуунуудаа ингээд сүмд дуулаад тэр урсгалыг одоо 70-аад оны үед бий болгосон юм байна. Graham Kendrick ирнэ гэсэн чинь нүд сэргэж байгаа байхгүй. Яг тэгэхээр 2006 онд ирэхээс нь өмнө 92 3 4 онд дуунуудыг сонсдог байсан, орчуулд дуулдаг байсан. Тэгээд одоо
Амраа ярих цагт би өөрсдөө ярих гэдэг шиг байна. Зүгээр яхаа би одоо ингээд эргүүлээ. Тий. За чи гоё эргүүлээрэй заа. Би яг Graham Kendrick-ийн тухай ярих гэж байна. Тэгэхээр одоо энэ нөгөө Магтнооны нөгөө түүх ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр 93, 94, 95, 96, 97 онуудад бид нар юу хийдэг гэсэн Улаанбаатарт Jesus March гэж хийсэн. Тэгээ англи дээр болохоор March for Jesus гэдэг эсвэл Jesus March гэж зарлдаг. Тэгээ March гэдэг маань болохоор ингээ алхалт гэсэн үг шүү дээ. Тэрийг болохоор Graham Kendrick одоо сүмийг гудамжинд бид нар гаргах хэрэгтэй. Ингээ байшин дотроо байж болохгүй. Энэ өөрийнх нь нэг юм байдаг байхгүй. Сүм бол ингээл хүмүүс ингээ сүм дотор л бизгэнэт байна. Тэгээ сүмийг ингээ гудамжинд гаргах хэрэгтэй гэдэг. Тэгээ Graham Kendrick өөрөө March for Jesus гэдэг movement-ийг байгуулад 91 оны үед тэгээд Англид, Лондонд ингээд хүмүүс туг далбаага бариад яг баярын одоо парад маягаар коммунизм үед майн барьгалж өсдөг шиг. Тэгээд тэрэнд нь зориулсан одоо тийм гоё баяр хөөртэй тийм дуунуудыг зохиогоод тэгээд Лондонгийн гудамжаар хийж эхэлсэн байхгүй. Тэгээд тэр нь ингээд халдварлаад ингээд маш олон оронд тархаад тэгээд Монголд бид нар энийг хийж байгаа болдгоо ингээд тэгээд Graham Kendrick-ийн дуунуудыг орчуулад Graham Kendrick болохоор өөрөө энэ одоо хөдөлгөөнийг үүсгэн байгуулсан. Тэгээд 94 оноос хойш 95, 96, 97 хүртэл 4 жил бид нар бүр ингээд хотын захиргаанаас зөвшөөрлийг авч байгаа. Тэр үед бол замын хөдөлгөөн өнөөдөр шиг байгаагүй. Тэгээд замын ингээд их таймны өргөнжлөөг ингээд нэг талын хаагаад тэгээд цагдаа нар хамгаалаад тэгээд бид нар чинь ингээд зөөхүүлээ ингээд шаар маар бариад янз бүрийн лоодсон бариад Есүс бол хаан эзэн гэл те. Тэгэл гитартаа ингээд дуугаа дуулаад ингээд тэгээ 13 дугаар орлоос алхасаар хагаад одоо хуучин ялтын талбай Тэнгис кино театрын урд очиод тэгээд тэнд ингээд сайн мэдээ тараагаал дуугаа дуулаад тэгээд нэлээд олон жил энийг хийсэн байхгүй. Тэрний зураг мөрөг нь одоо надад байдیں۔ Тэгэхээр Graham Kendrick ч болохоор үүнийг үүсгэн байгуулсан. Өөрөө үүний дуунуудыг зохиосон. Тэгээ маш их дуунуудыг бид нар орчуулад дуулсан. Тэгсэн чинь 2006 онд 72 цаг магтаалаар Graham Kendrick ирнэл гингүүтэл тэгэл ерөөсө бүх юмаа тавьж тоож байгаа байхгүй. Kendrick-тай уулзах нэ. 2000 хэдэн он лээ? 26. Тэгээд миний мэдгээс бол Graham Kendrick ирсэн. Хин ирсэн. Химлээ нэрийг мөрчлээ. Draw me close to you, never let me go гэдэг энэ дууцхаас нэрийг марч. Ийм хүн бас ирсэн Канад хүн баг. Энэ манайхан баг ирснийхэн дараа илүү сайн мэддэг болсон. Би бол энэ хоёр байсан шүү. Тий. Тэгээд яг хоо Axel тэгээ Help тэгээ Walter ах тий. Ингээд дэлхийн ингээд лаглаг хүмүүсийг урьж авчираад тэгээд одоо хамгийн даруухан хүмүүс нь л ирж байгаа шүү дээ. Бус нь бол нэгээс мөнгө төгрөг нээдрээ цаг зав гэл тий. Тэгээ хийсэм ирчих юм бах гэж бас би түүнийг горцсон л та. Тэгээд юу гэж ирэх вэ? Тэгээд гой цаг байсан шүү тэр тий. Тэгээд тэр 72 цаг чинь нон стоп шүү дээ. Зогсолтгүй. Одоо хэд өдөр байлаа да орой бид нар зургаад эхэлж байгаа. Тэгээ оройжин гоё гачуурдад ийсэн авралын сарын. Тэгээ шүнжэнгөө ийгээд маргааш өдөр ингээд 72 цаг нон стоп. Би яг 72 цагийн магтаар болсны яг тэр дараа нь цуглаанд үйлчлэхээр орж ирдэг байхгүй. Тэгэхээр та эдийн түүхээс миний түүх жоохон хойно эхлэх гээд байна. Харин тийм тэгээ Axel Fisher-тэй ойрхон ажиллаж одоо олон жил хамт ажилласны одоо жишээлбэл яг энэ магтаалын талын хөгжлийн үйл явц чуулганы Монгол чуулганы магтаалын хөгжилд бол бас ингээд нөгөө нэлээд хувь нэмэр оруулсан юм байна. Тэгэл ягаад би нэг яхад нөхөр тэр Help Asian анх очиход нэг контейнераар нэг студ хийцэн те. Тэгээд энэ хэд маань тэнд дуумууга бичээ тэнд анх нөгөө оршуугийн хамтлаг бас цуглаанаас эхэлсэн. Тэгээд тэнд одоо бол нөгөө бидний сүүлийн үед хараад байгаа nomadic spirit гэдэг залуучууд чинь орших байсан шүү дээ. Жохон хүүхдүүд цуглааны магтаалд үйлчижсэн. Тэгэл одоо би хүнлэнгөөс харжсан түүхүүдээс анхаар Axel ахл очсон. Ингээл хүүхдүүд урам өгөөл энэ талтан нөгөө та нар энэ эдийг харж байгаа. Энэ эд чинь ингээ Christian ертөнцтэй айгу одоод те. Тэгээ энэ чинь ингээ амар капо юм атгаазлах хүмүүс дээр хашаагаараа тэгэл яваа те. Тэгээ би харж ирсэн. Тэгэхэд тэдний хажуу дараа үеийн магтаач нар бас төрж ирсэн. Та эдийг хараад жишээ олгоод ирсэн. Тэр залуучуудыг одоо бодоход нөгөө Axel бас нэлийн дэмждэг байсан. Одоо тэгэл нөгөө оршихуй болоод оршихуй чинь бас тэр студид анхныхаа сумыг гаргаад те. Тийм шүү дээ. Нэг цэнхээс нүгтэй сэт. Тэгээд энэ цагаас хойш ер нь бол одоо энэ би бас ингэж боддtiin. Одоо жишээлбэл Христ итгэлийн одоо Монголын түүхийн одоо бизнесээр одоо маркетинг гэж хэлж болно шүү дээ. Одоо жишээлбэл хүмүүст хамгийн хүрдэг хэсэг нь магтаал байсан тий. Тэгэхээр одоо жишээлбэл магтаалын одоо энэ одоо түүх соёл өнөөдрийг хүртэл явахдаа одоо би та хоёроос асууж байгаа шүү. За одоо хідэн үеэр хөгжлийн хувааж болох уу? Одоо жишээлбэл заахны үеийг та хоёроо ярьж штэ. Тэгэхээр одоо танаа хамтлаг хэдэн онд байгуулагдсан. Одоо манай залуучуудын хөгжлийн энэ хооронд ч нэг юм одоо яг шилжилтийн үе явж штэ тий.
Би бол амьд хөгжим баг сонсдог, илүү pop, hip-hop сонсдог гэсэн хүүхэд байхдаа. Тэгвэл амьд хөгжим бол ганцхан одоо магтаалч биш, нөгөө талаас Монголын rock pop ертөнцид хүртэл айгүй том хөрөнгө оруулсан гэж ярьдаг шүү дээ хүмүүс. Тэгэхээр одоо нэг одоо та хэдэг анх үеийнхэн юм бол дараа үеийнх нь хизээ яг энэ хөгжлийн үйл явц шилжиж нөгөө Монгол дуу шин дуунууд тэргээл түрүү ярьж ирсэн шүү дээ. Энэ үе яг хэд оноос эхэлсэн? Харгуй амлах хизээ байвал гэсэн. Бид чинь 97-8 оны үед. Тэгтээ харгуугийнхан чинь бид нар чинь анх 92 он сүм танилцсан байхгүй юу? Батүлцээ Гамболдон чинь бид нар нэг үеийнхэн, нэг сургуулийнхан бие нэгэ мэднэ. Тэгэл сүм танилцаал тэгэл бүгдээ хамтлаг байгуулъя гэл. Тэгээ би санаж 93 онд үлээ энэ хүүхдийн ордонд бас нэг магтаалын нэг наадмар хуу юм болсон. Тэгээ тэнд манай хамтлагийнэр дуулал гэдэг нэртэй. Энэ зарлагч нь болохоор эст итгэдэг хүн, гэхдээ тийм яруу найрагч хөтлөгч хүн ямар сандаа нэг яг тийм Кристиан юм хөтлж мэдхгүй. Та бүхний өмнө дуу бүжгийн дуулал хамтлагийг урьж байна. Тэгээ бид нар шоолол хэн бүжгэлэх юм гээ. Тэгэд нэг тийм нэг магтаал юм болж исэн юм байна. Тэгэхээр чинь бид чинь Баталцай Гамбол бид гурав дуулал гэдэг нэртэй хамтлагтай. Энэ харгуйцсан. Тэгээд дараа нь яг 2000 онд Америкт очиж CD бичүүлээл. Гэхдээ саяны тэр нөгөө 2000 оны яг наадмаар хүүхдийн паркт Тэнгэрийн дуутай хамт нөгөө магтаал хийхэд тэр биднэрт Америкт CD бичүүлэх үе таалга нээж өгсөн баг. Яг нэг Америкээс нэг хамтлаг ирсэн байсан. Нэг гэр бүлийн хамтлаг. Гэхдээ бид нар дарханд бид нар танилцсан. Тэгээд дарханд бол яг бид зөвхөн гудамжинд танилцаал өнгөрч байгаа. Тэгээд яг тэр хүүхдийн парк дээр Тэнгэрийн дуугийн өмнө бид нар гарч тоглоод дараа нь Тэнгэрийн дуу гараад буцаж гараад 2 орой штэ. Тэгэхэд тэр Америкийн дээр хамтлагийнхан ирсэн байсан баг. Тэгэл бид нарыг хараад та нар ерөөсөө Америкт очиж CD бичүүлэх гэж. Яаж бичүүлэх юм бэ? Бид нар та нарт туслая, та нар хүрээд ирэл. Тэгээ бид нар чинь 2001 оны 1 сард Америкт очиод тэр харанхуй гудамжийн CD бичүүлсэн баг. Зөв. Өнгөрсөн жил нөгөө Номадик саяны 2 жил дараалж Европ тоглолт хэллээ шүү дээ. Одоо магтаалын тэн дээр Тэнгэрийн дуугийнхаа нөгөө лүдэн шайд татсан чи ирч нөгөө Номадикийн тоглолтыг үзээд Томас хатар өөлээд амар баяртай үлээж байгаа. Тэгээд яа тэр үед бидрийг очиж байхад ийм жоохон байсан дүүнэг маань өндөр ингээд том болц. Тэгээ Монгол магтаач нэг дагаад ирсэн. Тэгээ хажууд нь Европ хүмүүст те ингээд дахиж сайн мэдээг ингээд сануулангаа эзнийг магтсан бай. Заадал чи одоо энэ жил бас одоо энэ praise гэдэг одоо яг үндэ бол манай магтаалчд бас нэг одоо дараагийн 72 цагийн магтаалын дайны нэг том одоо дараагийн нэг залуучдын давлгааг эхлүүлсэн нэг тийм эхлэх хэрэгтэй байгаа шүү дээ. Байсан шүү дээ. Ер нь бол хэрэгцээ байсан. Гэхдээ энэ жил бид нэр одоо энэ одоо залуучдын саажилж praise хэд анхны одоо юу болох ч шүү дээ. Open air гадаа тий одоо магтаалын фестивал хийх гэж тий. Тэгэхээр энэ нөгөө одоо хөгжил рүү орж ирж байгаа урсгалын магтаалын хөгжлийн яг нэг дараагийн үеийн нэг юу юм шиг санагдаад байгаа хгүй нэг дахиж нэг те туг өргөж байгаа юм шиг те. Тэгэхээр энэ хүртэл та хоёр бол одоо магтаалд маш олон чухал хамааралтай үйлчилж исэн хүмүүсийн хувьд бол одоо гараа өргөөл дэмжих яг нэг тийм хоёр дахь давлгаа эхлэж байгаа шүү дээ те. Тэр Томас хоёртой уулзаад бас энэ дээр ирээсэй гэдэг ер нь бол ам байдлаар бол өрлөө одоо хөгцсөн байгаа хгүй. Тэгэхээр одоо бол манайхан магтах нь шүү дээ. Одоо энэ магтаалын фестивалийн талаар та хоёрын сэтгэл ямар вэ? Энэ нэтлийг сонсоод юу гэж бодогдов? Тэгээд яг нь тэрний өмнө би нөгөө бас чинь бас жоохон түүхэн гэдээ яваад байгаа учраас те. Түрүү нэг Аксел гэдээ ярьсан учраас би бас ярмаар байна л да. Тэгээ 95 он 96 онд ингээд Аксел ах манайх ирээд ингээд тухайн үеийн Монгол цуглаануудаар яваад нэгдсэн магтаал хийя. Нэгдсэн залбирал хийя. Санал тавьчихсан. Тэгээ нөө цуглах газар байхгүй. Бидний миний санджаагаар анхных нь бол бид нар туулын иргэдээ хийчихсэн гадаа. Тэгэхэд бол маш олон цуглааны хэд хэдэн цуглааных нь нийлээл тэгэл магтан дууных ингээл бид нар чинь гитараа өрөөл очно гэх тэгэл эхлээл танахаа явна дараа нь танахаа явна гэл те магтаалаа яваал. Тэгэл туулын иргэдээ нэгдсэн магтаал залбирал гэж бол хийжсэн. Тэгээ тэр нь бол хэдэн жил үргэлжилж ер нь бол тэгж хамт хийсэн шүү. Тэр бол одоо нэгдсэн тийм магтаалын цагууд байсан. Тэгээ яг л анх л одоо анх тэгж эхэлжсэн шүү дээ. Тэгээд манайхан түрүүний ярь дээр нөгөө шин дууны цуглаан гэж хийхээс гадна тухайн үед бол бид нөгөө Praise Night гэж одоо санаачлалт хийж эхэлжсэн. Тэр бол анхны одоо Praise Night-ыг бид ч бас манай магтаалынхаа эдрээгээд бид жилд 2 удаа тухайн үед хамгийн томдоол орно залуучуудын соёлын төв гэл одоо тий 500 600 гаруй тий. Тэгэхэд л одоо пик дүүрэл тэнцээ бол ингээд
магтаалын цуглаанууд одоо praise night гэх магтаалын цуглаан эдгээр хийдэг байсан тий. Тэгэл тэр чи одоо ингээл явсаар байгаа цаг үе маань өөрчлөгдөд одоо шинэ цаг үеэр орох гэдэг шүү дээ. Тэгээ түрүүн амрагч чухал асуулт асуусан шүү дээ. Монголын магтаалыг хэд хувааж болох юм бэ? Яг гоо миний бодлоор бол ингээд угаасаа Монгол чуулгантай магтаал гэдэг маань ингээд энэ соёл энэ бүхэн чигээр хамт явж байгаа шүү дээ. Чуулгантайгаа хамт. Тэгээ Монгол чуулганы 30 жил болж шүү дээ. Тэгэх юм бол энэ Монгол чуулганы хөгжлийн 30 жилийг бид нар ерөнхийдөө 3 баг гэдэг байхгүй. Техний 90-ад оны үе 90-ад оноос ингээд 2000 он гэдэг бол яг чуулганы анхны үе. Одоо тий яг тэрстэй халуун үе, өөрөөр хэлбэл ариун сүнсний яг гал халуун те магтаалн ч гэсэн хүчтэй яг тэгээ суур тавигдчихсэн. Яг тэр нөгөө нэг дуу хөгжим хөгжихөөс өмнө яг магтаал гэдэг тэр сүнслэг тэр оршихуй болон тэр сүнсний өвдлүүд одоо тэр чуулган дээр Бухны хүчтэй оршихуй, тослогоонууд те шин дуунууд энэ болгон чинь асар хүчтэйгээр бууж ирж исэн. Жинхэнэ одоо тэр нөгөө нэг галтаа оршихоонууд чинь сте жинхэнэ бууж ирж исэн те тэр халуун цаг үе байхгүй. Энэ үеийг Монгол чуулган үе үеийн магтаал бол энийг үрэл санах хэрэгтэй. Энийг үргэлж хал. За дараагийн одоо 10 жил болвол одоо янз бүрийн урсгал чиглэлүүд орж ирж чуулганууд одоо өшөө хил өсрөнгүү одоо байгуулагдаж те чуулган маш олон байгуулагдсан. За энтэй зэрэгцээд маш олон урсгал чиглэлүүд бол орж иж ирсэн. Тэнгууд нь одоо зарим нэгэн урсгал чиглэлүүд бол одоо те би нэг санд манай нэг мөнхөн гэрлэчүүл нэг магтаалын нэг өдөр тэгсэн залуу нэг өдөр ууртаа орж иж яасан гэсэн чинь найз нэстэ биеийн сургуульд явж байгаа тэгэл өнөөдөр уур хүрээд яасан гэсэн чинь нэг солонгос багш гарч ирэл самбар дээр хөгжмийн жанруудыг бичиж байна. Pop тэгэл ингээд jazz маз гэл баахан жанр бичснэ. Тэгснэ бүгдэн дээр ингээд зурснаа. Энэ бол магтаал биш гэдэг магтаал үг биш гэдэг. Тэгсэн чинь манай ууралцсан юм байна л та. Тэрсэн жоохон ингээд задгаа магтдаг. Тэгэж ярьж илээс та гэдэг. Өөрөөр хэлбэл энд яг юу ярих гээд байгаа вэ гэхээр одоо болно болохгүй те. Тийм хөгжин тоглож болно болохгүй тэр гэсэн. Одоо янз бүрийн одоо тийм одоо соёлууд ч юм уу те. Өөрөөр хэлбэл тэр хөгжлийн нэг явц явах гээд байна шүү дээ. Магтаал гэл. Тэнгууд зарим магтаал манд энд итерхий одоо юу гэдэг одоо ямар нэгэн улс их ч юм уу соёлыг дуурайсан. Тэр бол Монгол магтаал орж ирч гэдэг юм уу те. Ингээ нэг хөгжлийн нэг тийм үе явж исэн байна шүү дээ. Дараагийн хэсэг нь. За тэгээд дараагийн одоо 10 жилиг ярих юм бол одоо гадны соёл гэлгэслэгээр яг Монгол чуулган өөрөө те Монгол пастор ахлагч өдөр төршнө гарч ирээд яг Монгол магтаалын өдөр одоо залуучууд маань шинээр гарч ирээд за нэг Монгол магтаалын иймэрхүү явъя хэдүүлээ те өнгөрсөнд ингэж явж исэн өнгөрсөн үед яг мишоноор байхдаа ингэж болохгүй гэж исэн одоо Монгол байхад пастор гадарч цагаа тоол болно ч гэдэг юм үү иймэрхүү маягаар өнгөрсөн 10 жилд бол ингэ жоохон ингэж өөрөө өшөө жоохон одоо чөлөөтэйгээр Монгол одоо тийм аяар жоохон хөвчих гэж одоо үтсэн ч гэдэг юм уу те нэг тийм цаг үе. Харин одоо бол аягүй чухал цаг байхгүй. Одоо бол яг Монгол чуулганы энэ 30 жилийн дараагийн цаг үе рүү орох гэж штэ. Чуулган тэр чигээр яг Монгол гэдэг чуулган. Тэгэхээр энэ дээр маш чухал нь юу гэхээр миний зүгээр харж агаар шин цаг үе гарч байгаа учраас те шин соёл, шин цаг үе. Worship тухайн үеийн тухайн соёлтой бас хамт явна штэ. Тийм учраас яг энэ шин одоо магтаалын залуу өдөртөгч нар те шин үеийнхэнд хандсан тэр хүчтэй байлдан дагуулт хэрэгтэй байхгүй. Тэгэхээр өнөөдөр энэ дуу хөгжим гэдэг чинь калчер болчиход байна шүү дээ. Дуу хөгжмөөр дамжуулан энэ сатан чинь муу сүнс чинь ингээ дуу хөгжмийг барьцсан. Дуу хөгжмөөр замжаад энэ калчер гэдэг том юмар чинь одоо Монгол залуучууд ингээл одоо маш том юм гэж шүү дээ. Энийг бид нар эзлэх хэрэгтэй байхгүй. Өөрөөр хэлэх юм бол тийм учраас би энэ залуучуудын магтаалын яг энэ worship-ийн цагийг бол үнэхээр дэмжихээс гадна жид болгоны хийх хэрэгтэй. Бүр culture болгох юм байна. Хийхдээ бүр гоё хиймэр. Өөрөөр play time гэж одоо хийжтэй. Play time гэдэг чинь одоо тэгээд мэдээж энэ залуучууд очиод сайн сайхан дуунууд ингэ явж байгаас гадна тэнцээ шин нөгөө нэг харын муу юмд ч явж штэ. Гэтэл worship бол яг тэр хэмжээнд явах юм бол энэ маань одоо энэ цаг үеийн залуучуудын хэлээр маш хүчтэйгээр тэдэнд одоо нөлөөлөхтэй эхнийх нь. За хоёрдугаарт нь мэдээж одоо орчин цаг үеийн залуучууд маань яг түрүүний хэлдгээр одоо сайн Библиэлд одоо тий манлаа намайг жоохон Библийн ишлэл уншаар гэдгсэн учраас ишлэлгээ унших нь яг зүгээр Давидын магтаалын тухай ярихад юу гэж хэлсэн бэхээр Давид бол сүнсээр магтахаас гадна чадварлагаар магтчихсан гэж тийм үү. Чинчээ чи хөгжимчд тий бас чадварлаг байсан биз дээ. Тэгэхээр манай залуучууд бол энэ чадвар нь байна. Нөгөө талаас яг энэ сүнслэг тослогоо хүч нь ороод ирэх юм бол бас жинхэнэ тийм хүчтэй магтаал. Энэ маань хоёр талтай. Нэгдүгээр
одоо орчин цаг үеийн залуучуудын тэр мундаг хөгжмөөр залуучуудыг байлдан дагуулах тий. Түрүүн одоо Шека пастор бид нар бүгдээрээ магтан дуунаас болол цуглаанд ирж ирсэн шүү дээ. Би нэг хөгжилтэй юм ярихад 94 онд манай цуглаан яад сайн мэдээ тарах гэж бодож байгаа. Бүгдээрээ магтан дууны диско хийгээд сонин санаа угаахгүй. Яагаад гэсэн мэт Америкээс нэг нөхөр ингээд магтаалын юу авчиж өгөхгүй юу? Касет. Нөгөө касетын тавьсан чи хөгдмөн өстө дүү та бас сүртэй юм явж байна. Тэгэн гоч диско хийгээд нөгөө нэг шинэ итгэгчнэр чи нөгөө нэг диско бараг л дисконоос сүмрүү ирсэн нөхдүүд байгаа шүү дээ. Бүгдээрээ христчин диско хийгээд. Тэгээ зар тавьсан ч айгүй олон залуучууд ирээд тэгээ магтан дуу явж байгаа байхгүй. Магтан дуун дээр яста бүжгэлцэн зүрий ихсэн хэвээр явж. Тэгтээ архиу сүү нэгч байхгүй. Тэгээ ямар сайн онгоо байдаг шүү дээ. Хаан ч төв. Орон нутагт нөгөө христийнхэн гал Крисмс дээр болсон чи магтанд болоо эдгээр ерөөсө арх уухгүй шууд халцдаг те гэдэг. Амар халуун. Тэрэн шиг энэ ч нөө соёлын тогтолгоо байхгүй тийм. Тэгэхээр өнөөдөр залуучууд маань яаж одоо энэ орчин цаг үеийн залуучуудыг хөгжмөөр байлдан дагуулж магтаалаар тэднийг сүмрүү татах уу гэдэг нэг асуудал. А хоёр дахь асуудал нь зөвхөн гадна байгаа улсуудыг дотчоо татхаас илүүгээр яг өнөөдөр энэ Монгол одоо worshipтэй энэ Монгол цуг одоо чуулганы энэхүү хүчтэй оршихуйтай энэ worship магтаалыг энэ байгуулсан гэдэг бол айгүй чухал тийм цаг байхгүй. Энэ магтаалтад дамжуулан өшөө тийм том сүнслэг сэргэлтүүд бас ирнэ шүү дээ те. Энэ тэгээ би яг амраад байгаа дээр бас дахиад уучлаарай. Санаанууд орж ирээд байгаа шүү. Энэ дээр юу ярих гэдэг вэ гэхээр Монгол чуулганы хөгжилтэй магтаал хамт явж байгаа гэж яриад байгаа шүү дээ те. Тэгэхээр өнөөдөр Монгол чуулган яг өөрийнхөө Монгол гэдэг ДНХ-г хадгална гэдэг айгүй чухал. Тэгэхээр бид нар ингээд өнөөдөр хүртэл гадны цуглаанаас суралцлаа шүү дээ тийм үү? Цуглаан гэж ингэж хийдэг юм байна те. Цангаа зүүдэг юм байна. Эсвэл ийм хувц өмсдөг юм байна. Ингэж дуулдаг юм байна. Дараа нь ингэдэм юм дэгдэм юм бүх юмыг сурлаа шүү дээ. Зарим нь аваа зарим болоод. Тэгэхээр яг өнөөдөр яг Монгол чуулган, Монгол ахуй соёлтой, Монголыг гэрт байгаа. Яг тэр Монгол сүм гэдэг Монгол чуулган гэдэг тийм ДНХ-г өнөөдөр бид нар авч хадгалж те. Энэ бол ямар нэгэн одоо гадны соёл одоо тийм урсгал чиглэлээс илүүгээр яг Монгол гэсэн нэг тийм чуулганыг бид нар бас ялангуяа Монголын ахуй соёлд байгаа те энэ одоо гэр цуглааны хэлбэртэй энэ сүмийг хадгална гэдэг айгүй чухал. Ингийн тулд яг нөгөө Монгол жанрын одоо магтаалтай хөгжим дуунах бас хөгжүүлэх айгүй чухал зүйл байхгүй. Гой холбож байна. Баярлалаа. Тэгээ би бас нэг баярлалаа 30 жилгээ байсан чинь энэ чинь бас ингээ 3 ах юм бол энэ чинь бас ингээд нэг үе байж тээ тий. Тэгэл магадгүй 2006 онд 72 цагийн магтаал хийснээс хойш залуучуудад ямар их нэгдсэн бол тайзны том тоглолтууд тий. Одоо тэгээ дээрэс нь тэр үеэс хойш миний анзаарч байгаа тэр үеэс хойш хамтлагууд байгуулж ирсэн тий. Одоо шилэн хамтлаа байна тий. Одоо танаа хамтлагаас гадна өөр Кристиан хэд хэдэн хамтлаг байсан. Одоо миний мэдх бол одоо нөгөө Лего байна. Ингээл тий. За Лего дотор байсан олон залуучууд одоо хүү хамтлаг дотор тоглож ийн гээл тий. Ингээл ярих юм бол бас нэг энэ дундлын 10 жил дотор чинь нөгөө одоо маш олон Кристиан хамтлагууд бас ингээд үүсч байгуулагдсан байна одоо. Тэгэхээр яагаад энэ магтаалын тухай ингээд нэлээд ач холбогдол өгж ингэж бид нар өнөөдөр ярих хэрэгтэй болж байгаа гэхээр би түрүү нэг үг хэлсэнд хоёр өнөөс анзаарсан бол энэ бизнест бол маркетинг гэж нэг чухал юм гэдэг. Сайн бүтээгдэхүүнтэй байна гэдэг нь бол сайн номлолттой байна гэсэн үг тийм. Нөгөө талаасаа бухимдаа холбож өгөх хамгийн гол тэр хүчтэй сэтгэл хөдлөлийг одоо нөлөөлдөг зүйл бол хөгжим байгаа байхгүй. Би бас өөрийнхөө ингээ хүүхэд насыг бодоод үзэхээр нэг 26 хүртэл хөгжимгүйгээр өөрийнхөө амьдрал өсөлж чадахгүй байгаа. Сэтгэлээр унсан ч хөгжим, ганцаараа байсан ч хөгжим, баярлуул хөгжим, ерөөсөө л тэ байнга ч хөвчтэй, тэгэл эсвэл өрөөндөө үл хөгжимтэй. Тэгэхээр энэ нөгөө түрүү мөнх чавар пастор хэлдгээр хэрвээ бид магтаалаа ингээ нөгөө тэ хөгжлийн ингэж дэмжихгүй бол хамгаалахгүй бол энэ чинь нөгөө талаас entertainment гэж нэг маш хүчрхэг юм зүйл одоо залуучуудын бодол санааг нөлөөлж байгаа шүү дээ. Тэгтэл бид нар нөгөө сүм чуулганы байр маяг номлогч теологийн онол монол те иймэрхүү юм ярьж хооронд одоо нөгөө магтаал манд агаад бас нөгөө чуулгантаа дараагийн түвшинд гарах хэрэгтэй болчиход байгаа. Тэгэхээр одоо бидний яг дараагийн үе рүү ингэж нөгөө орж байгаа энэ яг хэсэг дээр магтаалын одоо энэ залуучуудын оролцоо хөв нэмэр одоо яг хэр байна. Одоо шийдвэл хамтлагуудын Кристиан хамтлагуудын хөгжлийн процессыг нэг жоох яриад тэгээд магадгүй нөгөө Монгол юм руу ингэж жоох орё л доо. Жишээлбэл одоо хамтлагуудтай хэр их хөрөнгө оруулж байна. Та хоёр ч одоо пастор хүмүүс шүү дээ. Тэгэхээр магтаалын танаа одоо хоёрын хувьд төвний зүгээс магтаалын хөгжилд одоо ямар хөв нэмэр оруулсан.
гэдгийг бол барыг ярьчлаа тий. За одоо оруулах вэ? Одоо залуучууд юм хийх гэлээ тий. Яг би ингэж бодож жишээ нь нөгөө Меганий судалгаа байгаа байхгүй юу? Одоо 90-ад оноос 2018 онд одоо Христ итгэлийн ингээд түүх юм. Тэгээ тэр судалгаа ингээ харсан чинь за 90-ад он бол яг нөгөө чуулганы их үе байсан. Ерөнхийдөө ингээд айгүй өсөлттэй. За тэгэнгүүтээ 2000 он болохоор бүр амар огцсон өсөлттэй. Ялангуяа 2000 оны их үе бол. За тэгэнгүүт 2010 он руу оронгууд ингээд айгүй унтанхаа зогсоо байдалд ороод тэгээ энэ судалгаа чи өөр 18 он хүртэлхгүй. Тэгээд ягаад 2000 он ягаад юм оргил байсан юм? Гэт асуултууд асуусан байгаа. Тэгсэн чинь яг 2000 оны эхний хагаст болохоор маш олон тийм том ивентүүд их болсон. За Давид Ёнгич пастор амьд багтаа ирсэн. За Билли Ким ирсэн. За тэгээд айгүй олон газар Ruby Palace-ийн урд ч юм уу, Төв зэнгэлдэхэд ч юм уу ингээл айгүй олон юм тухайн үед бас одоогийн хувьд бол хууль мал арай зөөлөн байсан юм шиг юм. Чөлөөтэй зөвшөөрөл өгчдөг. Тэгээд 72 цагийн магтаал гэдэг ингээд айгүй олон юм ивентүүд болж ирсэн байгаа хэрэг. За тэгэнгүүт би санаж байна л да ингээд олон юм том ивентүүд болоод эхлэхээр хүмүүс ядгаар энэ айгүй мөнгө үрж байна. Хайрын цаг зав, хүч хөрөнгө зарж байна гэдэг. Тэгээ тухайн үед яг тухайн цаг үед болохоор айгүй их ойрхон болохоор хүмүүс жоох өөд тийм үү, залхахтай юм уу тийм болж эхэлж байгаа. Тэгээ шүүмжүүлж эхэлж байгаа. Мөнгөний гарлага тэгээ айгүй олон юм болж байна. Үрдэн болдог ч юм уу, гүү ч юм уу. За Билли Грэмийг одоо олон удаа курсэд хийхэд яг эзэтгэсэн хүн байд юм уугүй юу гэл ингээл тийм баримт байдаг шүү дээ. Тэгээ тиймэрхүү яриануд болж исэн байхгүй. Тэгээ тухайн үед нэрэж тийм үү хайрын мөнгө ч юм уу баахан том ивент хийгээлээдэг тэгээ үрдэн гарч байгаа ч юм уу, гүү ч юм уу гэд. Тэгээд дараа нь ингээд цаг хугацааны дараа ингээд 2018 он тэр судалгааг харсан чинь яг тэр оргил үеийн тэр олон ивентүүдийн үрдэн байсан байгаа хэрэг. Заавал одоо гаргасан мөнгө болгоноор хүн аврагдаад байх алавтаа биш. Зөвхөн энэ дээр сонирхуулаад хэлэхэд тэр 91 онд миний сайн мэдээ сонсон тэр No Longer Music гэдэг хамтлагаас би 30 жилийн дараа 30 жил би хайсан байхгүй. Нэг No Longer Music гэдэг нэг голлонын рок хамтлаг, heavy metal рок хамтлаг 91 онд ирсэн. Тэгээ би юу 30 жил хайсан гэхээр тэр тоглолтоос надаас өөр эстэтгсэн хүн байдсан болоо гэж би хайсан байхгүй. Тэгээ би 30 жил хайхтаа би нэг ч хүн олог. Яг хөө тэр тоглолтыг үзсэн хүнтэй бол таарсан. Оо тийм нэг Иесусийн хамтлаг байсан, аюу гай хамтлаг байсан шүү те гэл. Гэхдээ яг эстэтгдэг хүний би 30 жил хайгаад олог. Тэгээд эцэст нь би 30 жилийн дараа яг тэр хамтлагийн дуучин Давид Перстэй уулзж байгаа байхгүй 30 жилийн дараа. Би таны тоглолтоо сууж би эстэтгсэн. Тэгээд танаа тоглолт хэдэн одоо сая төгрөг зарцуулсан бүү мэд. Гэхдээ ганцхан миний төлөв баг ирсэн юм шиг байгаа юм. Яг нь надаас өөрөө сэтгэдэг хүн байж магадгүй. Гэхдээ би л олоогүй. Тэгээд тэр бас ингээд миний тэр хуваалцсан зүйл Давидэд амар уран болж байгаа байхгүй. Тэгээд зүгээр энэнгээр юу гэж хэлэх гээд байна гэхээр заримдаа бид нар нөгөө айгүй олон том ивент болоод тэгэл тэр ивент болгоноос л яг тэрнтэйгээ дүүцхөөц одоо жин даасан адилхан үр дүн хардаг, адилхан үр дүн заримдаа харагддаг. Тэгээд энэ судалгаа ингээ харсан чинь яг тэр 2000 оны эхний хагаст хийгдэжсэн тэр том чухал үйл ажиллагаанууд тэр чуулганы өсөлт олон хүнээс итгэхтэй тэр статистикийн үр дүн байсан мэн гэж би харсан. Тэгээд 2010 он бол аюуд намгүй унтмахаа байсан тийм зүйл болоогүй. За 20 он гарсан чинь сая ингээл өөрчлөлтийн үчгээл ном гаргаал аймагуудад ингээл тэгээ баяр хөөрийн наадмууд хийгээл Франклин Грахам ирээл за одоо ингээд Магдалины юу хийгээл энэ ивентүүд чинь ингээл аюу хөрөнгө хүч цаг мөнгө зараад байгаа юм шиг боловч тэгээд үр дүнгийн бол бид нар дараа нь харах юм байна тухайн үед. Тэгэхээр ер нь хийгээл ах хэрэгтэй. Ерөөсө зогсолтгүй хийгээл ах ямар нэгэн байдлаар мөнгө бол явахтай тэгэл байвал өргөдөн байхгүй бол угаасаа өрхийн дөрөл байд юм шүү. Олон тэр яг Шаки бас тэр хэлж байгаа одоо залуучууд яг тэр хийх хэрэгтэй. Яг бид нар зөрөгтэй хийжсэн байхгүй. Одоо түрүүний ярьдаг бид нөгөө магтан дууг орчуулж эхлэн гут тухайн үед бол касет ирдэг байсан, видео касет ирдэг байсан. Видео касет нь юу ирдэг байсан бэхтэр одоо Америкт болсон Хозана ч юм янз янзын worship-ийн одоо цугларалтууд Солонгост болсон том цугларалтуудын талаар видео үзэж байгаа байхгүй. Тэгвэл бид нар дууг нь орчуулад за яг ингэж цуглаан их хэвээр байна гэдэг. Тэгээ нөгөө praise night-а хийж эхлээд за тухайн үед бол одоо найдвар болон ер нь цуглааны магтан дууны магтаач одоо магтан дууны удаас бүгд цуглаад бүгдээрээ нийлээд ийм магтаалын цуглаан хий, залбирлын цуглаан хийгээд тэгээ паркад бид нар бүр том юу авч байгаа паркинг систем гэж байсан тухайн үед те тэнд бүх цуглааны магтан дууныхаа ээлжтэд магтан дуулаа залбираа тэрийг хийж ялаа. За 97 онд Америкт очиод тухайн үед Crystal Cathedral гэж одоо сүмийг харангуут чинь нөгөө Christmas-ийн концертыг хийдэг те тэнгэр элчнэр дээгүүр нисэл
морьтой илжигтэй тэмээтэй орж ирэл тэрийг хараад үүнийг яг Монголд хийж болохгүй гэж. Тэр бид нэр циркэд энийг хийгээд яг циркийн дээгүүр тэнгэр элчнэр ингээл нисэл тэ тэмээ морь орж ирэл нөгөө драмикс тэ жинхэнэ амьд хийжсэн тэ тэнцээ циркэд Магтаалын одоо нэгдсэн цуглааныг хийжсэн хамтраа тэр драм болон Магтаалыг хийжсэн амьсны баяраа бас бид нар циркэд болон олон газар одоо мэйдэртэй хамтраад Магтаалын залбирлын тэр цуглаануудыг хийж ийлээ. Тэгэхээр энэ олон ивентүүд цуглаанууд гэдэг бол тухайн үедээ мэдээж асар их хөнгөр хийжсэн. Гэхдээ л бурхан хангаж ирсэн те боломжтойс. Тэгээ бид нар бүр циркэд хамгийн сүүлд тоглолтыг хийгээд байна шүү дээ. 3 өдөр дараалж циркэд тоглолт хийгээд 3 өдөр пиг дүүрчсэн цирк. Тэгээд бүр 3 дахь өдөр нь бүр ингээд хүмүүс орох гээд орч чадахгүй дүүрцсэн. Тэгээ циркийн гаднах нөгөө шилэн цонхын бүгднийг хагараад хүмүүс тэгэхэд тэгээ дараа нь өстө өрөнд ороод бүгдээ тэгтэйхаа дүүлж бүлээд. Тэгээ өөрөөр хэлбэл тухайн үед нь чи боломжгүй мэт боловч энийг бол хийжсэн байгаа байхгүй. Тэгэхээр харин сүүлийн үед болохоор залуучууд маань бас жоохон ингээд яг энэ ивентүүд бага юм шиг санагдаад байгаа. Тэгээ яг дөрөв амрагийн асуусан асуултан дээр яг одоо ингээд залуучуудад яг ямар хөрөнгө оруулалт хийж байна гэдэг. Тэр мэдээж бид нар бол яг тухайн үед үйлчлэлт хийж байхдаа ингээд Магтаал энэ бүх юмал зориулъя гэж боддог байсан. За нэг жишээ явахад анхны бөмбөр одоо тухайн үед бөмбөр баг гэж байхгүй байлаа шүү дээ. Бүгд л гитар тоглодог өстэй. Тэгээ бөмбөртэй магтаж үзье яавал. Анхны бөмбөр авах чинь Монгол бөмбөр байхгүй. Тухайн үед бөмбөр гэж байхгүй олдохгүй. Тэгээ бид нар асууж яасан мэхээр харан гамтлагынхантай холбогдоод харангийн чукаага танд үс. Тэгээд чукаагтай очивол та бөмбөрийг авъя. Тэгсэн чинь за манай бөмбөрчөндөө чалбар гэлээ. Тэг чинь манай нөө оцрох нөө бөмбөрчин харангийн бөмбөрчин маань төмөр замд байдаг гэсэн гэртээ манай дөрөв өдөр. Тэгэд босгон дээр хасан чинь манай харангийн анхны бөмбөр гээд нэг цэнхэр бөмбөр байна. Тэгээд бид нар тэр бөмбөрийг тухайн үеийн 200 мянга байна да. Их л мөнгө байсан. Гэхдээ харангийн анхны бөмбөрийг авч Магтаалын бөмбөр болооч одоо тоглож байлаа шүү дээ. Тэгэхээр өөрөө одоо тэр одоо байж та. Тэгэхээр тиймэрхүү өөрөө хэлбэл хөрөнгө оруулалтуудыг хийж исэн. Тэгээд одоо залуучууд маань цаг үе бол өөр шүү дээ. Одоо бол Давидын Магтаал гэдэг сайхан залуучууд байна. Манай Марла Бастер дараа үеийнхэн дүүнэрийг олон цуглааны Магтаалчдыг нэрлүүлээд Давидын Магтаал гэж хийж чинь. Анх манай цуглаан дээр хийдэг байсан. Тэгэл бэлтгэлээ хийгээл бужигнуулаад чуулга нураач гаа зур ингээл 200-300 хүн цуглаа. Сүүлдээ багтахаа бодоод одоо яг энэ сум ивент хоол дээр хийж байгаа л сард нэг удаа залуучууд пик цуглаад үнэхээр халуун гоё магтаж байгаа байхгүй. Тэгээд тэр залуучуудыг бид нар урамшуулмаар байна. Тэгээд өшөө тэрнээс том манай залуучууд энэ одоо жилд хэд удаа тийм нэгдсэн тийм worship-уудыг ивентүүдийг бас хийгээсэй гэж сайн ташаад баярлаа. За тэгээд энэ одоо нэг жоохон цаг үлдчихээд гоё түүх ярьж өгье. Nomadic Spirit гэдэг энэ хамтлагийг одоо сүүлийн нэг одоо 3-4 жилийн хугацаанд маш богино хугацаанд одоо бий болсон. За мэдээж энэний суурь нь бол нөгөө л Акслах тэгэл нөгөө Оршуу хамтлаг энэ дээрс нэг хэдэн дүүнер маань явж байгаад тэдний хэд маань бүгд л ерөөхдөө Оршуу хамтлагийн яг ингээд одоо оргил хэсэг нь ингээ буугаад тэгэл нөө залуучууд маань бос л хөгжим дуртай залуучууд болонгуудаа зарим нь яг бүр ингээ те мэрэгжлийн хөгжимчд болоод ингээ хөөгөөд карьераа хөөгөөд ингээ явж исэн чинь бурхан нэг гайхалтай зүйл хийсэн нь хэдэн жилийн өмнө те буцаагаад бид одоо энэ залуучдыг нэгтгээд яг энэ үед юу болсон бэ гэхээр эзэн нөгөө одоо нөгөө өөрчлөлт Монголын пастор нөгөө Дуламсрын пастор те дуу ягч Германд Акслахтай уулзаа сууж хахад нэг санаа төрсөн байл та. Өөрөөр энэ жил чинь ингээ та хэд маань Монголд ирсэн сайн мэдээ ярьснаас хойш 30 жил болцсон байна шүү дээ те. Одоо 30 жилийн дараа Германд ирээд ингээд одоо нэг талархал хэлэх одоо цаг болсон юм шүү те. Тэгээ ийм санаа байвал ямар 30 жилийн дараа 30 Монгол ирээд те ингээд Германд баярлаа гэдэг мишнэрүүдтэй те түрүүн Герман мишнэрүүд хазанда ярьсан те та нартай баярлаа гэдэг Монгол одоо бидэрт алт алга мөнгө алга харин бидэрт гайхалтай Монгол соёл байна бидэрт Монгол хөгжим байна бидэрт Монгол одоо урлаг уран сайхан байна те энэгээр одоо Бурхныг магтангаа те энэ хүмүүст ингээд талархал хэлвэл ямар вэ гэсэн яриа болоод тэгсэн чинь тэр хоёрын яриад тэр нь яг Бурхнаас батлагдаад ерөөсөө наатаа чи хийгээд тэгээд одоогоос нэг одоо 3 жилийн өмнө юм уу те Акслах маань яг тэр үед бас жоохон өвдөж эхэлсэн. Гэхдээ яг тэрнтэй зэрэгцээд өвдөх яг өмнөхийн юм байна те. Одоо яг за тгийгээ. Тэгээ яг 30 жилийн дараа 30 Монгол те Германд те анх удаа бүрэн Монгол хөгжим, орчин үеийн хөгжим нийлээ. Одоо бид нар сүүлийн энэ чи ethnic worship гэж хэлээд байгаа те. Одоо бидний хийхээс өмнө хүү хамтлаг ер нь бол энэ стилийг бол гарах дэлхийд ингэ танилцлаа шүү дээ. Монгол хөгжим, рок, амьд хөгжмийг холиод шинэ усхлаар
одоо нэг тоглолт хийлээ шүү дээ. Тэгтэл бид нэр уул нь эн чинь эзний хүмүүсийн нэг гэдэг бас хийх хэрэгтэй юм шүү. Эн чинь энэ ертөнцид хэрэгцээ байна гэдэг нь бол хүүгээр харагдсан. Гэхдээ бид нар одоо энийг эзэндээ талархаа те ингээд хийгээд үзье. Тэгээд маш богино хугацаанд те мөх чарал пастор маань нөгөө мөх чарал те энэ хэд маань ингээд бужигнаад те энэ төслийг хэрэгжүүлчих гэсэн. Тэгээд Германд очиод тоглолоо. Пөөх болсон те гайхалтай зүйл болсон. Яагаад тэгэхээр би бас амьдтай ийм зүйлийг харах маш сонирн байсан. Би нэг гэрчин те би хажууд нь хамт яваад энэ тоглолтыг хараад тэг герман хүмүүс өөлээд тэг буцаад эзэн лүү эргэж байгаа тийм юм болж байгаа хгүй. Одоо ер нь бол бид нар чинь монгол хүмүүсийн тухай бодоод монгол магтаалаа бодоо явж исэн чи гів гинт эзэн тэнд нэг тийм хийж байгаа хгүй. Тэгээд бид нар өөрсдөө бас гайхаад тэг тэнцээ чинь бүр ингээ бурхан ажиллаад тэгсэн чинь одоо бурханы хүмүүс дахин ингээ нөгөө алсын хараа дуудлагаасан тэг агслах маань хүүе одоо эн чинь цаашаа өөрчлөх ёстой шүү. Та нар харсан уу? Ямар олон хүмүүс эзэн лүү сая тэг урам авч зориг авч зүгээр хүүхдийн парктай тоглож байхад герман залуучууд дагж ирээ сүм даврагдаад цуглаанд явж эхэлж. Одоо та хоёрын ярьж байгаа түүх чинь тэнд германд ингээд монгол хүмүүс өөрсдөө хийж эхлэнгүүт би энийг хүнлэнгөөс вау биш те пөөх те гайхалтай юмаа гэж харсан. Тэгээд энэ төсөл маань сая өнгөрсөн жил 2 дахь хийгдсэн. За энэ 2 төслийн голд Axel Fischer маань хорт авдрын улмаас одоо эзэн лүү явсан. Гэхдээ цаа чи явахаас өмнө юу гэж хэлсэн. Та энэ концертыг өөрчлөж хийх ёстой шүү. Энэ бол миний Монголд 30 жил ажилласан одоо үйлчлсэний одоо дараа бурханаа сануулсан зүйл нь одоо монголчууд яах вэ? Буцаад европчуудаа үйлчлэх одоо цаг нь ирсэн байна гэж хэлээд энэ нэг том төстийг эхлүүлж орхиод цаа чи ингээд яваад гисэн. Тэгээ өнгөрсөн жил одоо Германд 2 дахь хийсэн. Одоо эх жил 3 дахь тоглолтод төлөвлөгдсөн ингээд бүр хүмүүс бүр ингээд хүлээгээл ингээд байж байгаа. Тэгээ энэтэй зэрэгцээд энэгээр би юу хэлэх гээд нэхэр энэ praise тэ ер нь яг цаг нь болж байгаа юм шүү тэ одоо яг Монголын магтаалчид дараа үеийнхэн магадгүй тойр ээж 3 дахь үеийнхэн маань ингээд тэ Монгол битэл одоо Европт ингээд хөдлөөд эхэллээ. Энэ жил бид нар Америк руу ингээд бас тоглохоор төлөвлөлөө зэлбэрч чинь тэ одоо ямар ч хэлсэн ингээд энэ урсгалыг яг энэ зэрэгцээд залуучууд маань praise зохион байгуулах болсон. Энэ бол миний хувьд бол яг эзнээс ирж байгаа нэг яг зөв цагтаа зөв хүч, зөв шин урсгал, зөв шин үеийнхэн ингэж хамтдаа нийлээд энэ үеийг ингэж нэг жоохон альва зүйл чи эхлэн жоохон ингэж хүч ордог шүү дээ. Тэгэхээр энэ үед бас одоо буурал толгойтой одоо бурхны хүмүүс тэ одоо пасторууд маань энэ суугаад одоо энийг ярьж байгаа юм та хэдийн бас дэмжлэг хэрэгтэй. Энэ үеийг нэг бас нэг тодтогч өгөх хэрэгтэй юм байна. Тэгэд одоо энэ 6 сард хийлээ шүү дээ тэ. Бүр хийхэд болчихлоо шүү дээ. Одоо praise гэдэг юм сая их танилд урд нь бүр олон жилийн өмнөөс praise night гэж хийсэн биз дээ. Би нэг бас мэдэхгүй л байна. Цагаан өстэй гэсэн чи өөрөө амар их банерээс цагаан өстэй биш. Харин тийм би бас ингээ бүр амраг ярьдаг сая би түрүү хэлсэн тэр санаа аягүй чухал байхгүй. Монгол магтаал Монгол те дөрөөс нөө магтан дуу чуулгантай хөгжилтэй хамт явж байгаа шүү дээ. Тэгэхээр бид өнөөдөр 30 жил ингээ дэлхийн чуулганаас суралцлаа шүү дээ. Монгол чуулган мэдээж одоо болцсон юм биш. Бид нар өөрсдөө суралцсан. А гэхдээ дэлхий бас монгол чуулганаас сурах юм бас байна гэдэг хэлдэг. Өнөөдөр Монголд ариун сүнс хийж байгаа ямар гайхалтай зүйлүүд байна гэдгийг бид нар дэлхийд гаргаж ир гэрчлэх үед те. Миний хувьд гэсэн маш орлон орноор яваад өөрөө чуулгануудад яг Монголд хийж байгаа эзний ажлын тухай ярихад хүмүүс үнэхээр бурхан алдрыг хүргэж байгаа байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл бид нар бас дэлхийн чуулганд come and see ирээд хар гэж хэлэхээр юм монгол чуулганд байгаа гэсэн. Тэрний нэг хэсэг нь магтаал байгаа байхгүй. Тэгэхээр монгол жанраар одоо яг танаа хамтлаг үнэхээр сайн гарч ирсэн. Өнөөдөр аюу сайн. Тэг өшөө залуучууд маань зөвхөн монголоос илүүгээр өөр жанраар аяг тоглодог те. Би болохоор залуучууд аяг урамшуул байгаа хэрэгтэй. Дөрөв хэлсэн те. Бид нар анх ингээл дуу байхгүй аягүй олон магтанд орчуулж явах үед манай герман найз үсгэх та нар өөрсдөө зохиогооч гэж. Тэндээс урам зориг аваад гитараа бариа залбираа суугаад дээдийн дээд төрсөн байхгүй. Тэгэхээр дээдийн дээд дуу маань 95 он гэдэг чи одоо баг 30 жил болох гэж шүү дээ. 30 жилийн болох гэж. та ойг чи одоо энэ дээр эхний хэсэгт ингээ төлөвлөсөн байгаа шүү дээ. Тэнгууд анхны кассет гэдэг нь гаргаж илаа. Тухайн үе чинь нөгөө студ гэж байхгүй. Филармон дээр очиод филармоны хөгжимчд одоо фонограмыг бичээд филармон дээр ингээд амьдаар дуулангууд нөгөө филармоны хөгжимчд анхны магтан дуу сонсоод хөөх гэ тэ сайн бидэн сонсоод итгэжсэн хүн ч гэсэн байгаа. Тэгээ анх 95 онд кассет гаргаж ирсэн. Тэгээ тэрнээс хойш мэдээж 3 CD гаргасан л та. Тэгээ өөрөөр хэлбэл ингээ Монгол магтан дуу гарч дээдээд гарсан дараагаар Солонгос хэлээр анх орчуулагдаад Солонгосын цонх гэдэг хамтлагийнхан албан ёсоор орчуулад альбом болгож гаргаж ирсэн. Тэгээ дараа нь англи дээр хятад дээр сая нэг 3-4 миний мэдхээр 3-4 орны хэл дээр орчуулагдсан. Тэгээ 2000 оны үед
Нью-Йоркийн нэгэн одоо цуглаанаас санаачтай дэлхийн магтан дууны CD гэж гаргаад 17-8 орны магтан дууны CD гаргахад тэнд бас орж исэн байхгүй. Тэгээ би ягаад энэ зүйлийг яриад байгаа вэ гэхээр өнөөдөр манай залуучууд одоо ингээд цуглах дээр бид мэдээж хийсэн ч юм уу зөндөө орчин үеийн дуунуудыг орчуулж байна те. Гэхдээ бид нар өөрсдөө дуу зохиох цаг ирсэн. Тэгэхээр манай залуучуудын одоо үнэхээр бурхнаас залбирж байгаа ариун сүнсний тусалгаа аваа зохиосон дуу өнөөдөр олон орн дээр одоо орчуулагдаж те. Тэгээд гадаадд дуулагдах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр танаахан Америк явж байгаатай адилхан өнөөдөр манай залуучууд Монголоороо явж те сайн мэдээний одоо Магдалины концертуудыг хийж тоглохоос гадна манай Магдалины багийнх өнөөдөр гадагшаа явах хэрэгтэй. Залуучууд маань гадаадд очиж тоглож те Монгол магтан дуунаа явж Монгол магтан дуунууд орчиж Монгол магтан дуу гэдэг дэлхийн эм төвшөнд гараж ирэх хэрэгтэй байхгүй. Ийм цаг нь ирсэн байна. Тий. Тэгээ энэний одоо эхлэл болгоод хэдүүлээ энэ жил одоо praise-ийг дэмжиж оролцох хэрэгтэй болох нэ. Би бас бодож Shikast юу Playtime-д оролцчихсан юм зү тэ. Үгүй юу. Оролцсон нь очиж үзег. Очоод ингэжсэн шүү дээ. Ингээд үсэн ингэж байгаа юм. Playtime хийж төстэй Playtime байгаа. Playtime хийж байгаа хүмүүст те одоо та эдийн одоо үндэс өрийг тавьсан хүмүүсийн яаж жинхэнэ Christian Playtime шиг одоо наадмаа хийдгийг харуулах одоо цаг болцсон ба шүү дээ. Тэгэхээр залуучуудтай хамт ингээ гадаа суугаа те эснийг магтаад те бүтэн 3 өдөр те ингээд байна гэдэг бол гахалтай. Тэгэхээр энэ жил бас энэ подкастыг энэ одоо дугаарыг үзэж байгаа хүмүүст бид бас тодорхой хэмжээний мэдээлэл өгөх хэрэгтэй. Бид нэр Гачууртад одоо Уухан дуу гэдэг кемп байгаа, Christian camp байгаа. За энэ кемп маань өөрөө нөмэж болдог шүү дээ. Тэ. Ер нь бол сонжин бол тэ. Гачуурт гэсэн үг сая. Sorry. Окей, яах нь вэ гэсэн чинь бас яаж байна. За сонжин болдог те яг нөгөө Чингисийн шөнө хажууд те нөгөө юу маань байгаа. За энэ бас их онцгойтой газар. Би бас өнөөдөр Axel Fisher-ийг яригсныг бас Axel Fisher ах маань нөгөө өөд болоо те. Тэгээ биднийг сүлд өөд болохоос өмнө цаачин дуудаа. За ийм алсын арга та нар хийх ёстой ингэх ёстой. За миний чанарыг та нар одоо Германд тавьж болохгүй Монгол тавиарэ гэж хэлжсэн. Тэгээ бид нар Уухан дуу дээр дурсгалын хэсэг ингээ босгосон. Тэгээ тэр бол Уухан дуу кемп те сонжин болдог. Тэнд бид нар нөгөө одоо 2000 оны том асар бас байгаа тий том газар байгаа. Тэгээд хамгийн анхны одоо praise festival маань Уухан дуу кемп дээр болохоор бас. За энэ бол бас ингээд нөгөө бүх энэ одоо та хоёртай хамт ярьсан түүхтэй холбоотой бүх юмуд явж ирээд энэ жилдээ яг одоо praise festival маань болоод Уухан дуу дээр одоо энэ анхны залуучууд маань бохомтой. Та хэд ч бас ингээд урилгаар ингээд нөгөө Ахмад үеийнх ингээд би бас ингээд урт буурал муур төстэй. Тэгээд энэ залбаам. Дэдийн мэдээ дуудаад Тэгвэл 20 жилийн өмнө 72 цагийн магтаалыг яг л help санаачлал зохион байгуулж исэн. 20 жилийн дараа өөр залуучууд зохион байгуулаад тэгэл танаа дээр ер нь танахаас салахгүй юм байна. Жил болгон болох юм уу? Praise ч одоо энэ жил бол болохоор жил нэг үү. Ер нь бол олон улсын фестивал байхаар бас хөгжүүлэлтээр төлөвлөж байгаа юм байна. Энэ жилийн хувьд бол мэдээж одоо тэгтээ яг яг 100% бэлэн болоогүй шүү. Тэгтээ ямар ч байсан нөгөө Тэнгэрийн дуу хамтлагийнханд хэлсэн. Тэгээ тэр хэд маань ярилцж байгаа. Хэрвээ энэ бол зөвхөн одоо хэрвээ бурхан үсээд боломж байвал бас анхны гадаа яг магтаал дээр холбоод бас хэлэхэд яг нөгөө магтаал биднийг амар нэгтгэж өгдөг. Тийм шүү. Тэ магтаал биднийг нэгтгэдэг те. Ямар урсгал шиг л байх нь хамаагүй. Яг зөвхөн сургаал номлол дээр зарим нь бид нэгдэж чаддаггүй. Нөгөө янз бүрийн нөгөө чиг хандлага байдаг те. Гэтэл магтаал бол бидний нэгтгэдэг байхгүй. Жишээл Goodness of God, Living Hope гэд альч урсгалын дуулал явж байгаа байхгүй. Тэ. Тэр шиг. Тийм тэгэхээр бас магтаалын хүч чадал байгаа. Гайхалтай мэдээж. Тэгэхээр энэ жил үнэхээр нэг шинэ үе, шинэ одоо те залуучуудын хүчрхэг итгэлийн дараагийн үе энэ фестивалаар эхлэсэ гэж бас маш хүсэж ингэж итгэж залбирч байна. Тийм яг зөвөр энэ praise тийм worship festival гэж байна шүү дээ. Энэ одоо үнэхээр сайхан зүйл. Жил болгон яваад үнэхээр гоё юм. Тэгээ энэ дээр бас ингэ хэлэхэд энэ маань ингээд за дөрвөн гадагшаа гэдэг шигтэй яг одоо орчин цаг үеийн залуучуудыг магтаал руу эзний оршихуул бүх хэмжээний тал даваа штэ. Тэгээ мэдээж энэ тал нэг ивент гэдэг утгаараа те би чи бас нэг хэмжээний концерт шиг те хөгжмөн гоё, гэрэл мэрэл бүх юмуд нь гоё. Тэнд чинь нөгөө итгэж биш найзуудаа дагуулж очино. Сүмийн хөгжим чи ямар гоё юм бэ гэж те бас гадагшаа шигэлсэн. Нөгөө талаас яг тэнд үнэхээр бас worship байгаасаа те мөргөл байгаасаа. Тэнд үнэхээр эзний хүчрхэг оршихуй байж чуулганууд уюуд бас хамтдаа нийлээд магтах үед те
тэр магтаал гэдэг чинь үнэхээр гайхалтай сэргэлтийг авчирдаг байхгүй юу? It's not just event биш шүү дээ, тийм үстэй. Event юм зүгээр концерт гэдэгс илүүгээр сүнслэг аягүй том юм бас энэ Магтаалын фестивал гэж байна шүү дээ. магтаал гэдэг чинь ялангуяа бурхны хүмүүс нийлээд магтах үед энэ ч гэсэн жинхэнэ сүнслэг цөмдөлтүүд гайхалтай юм болно шүү дээ. Тэгээд нэг өдөр шин чинь 72 цаг явах гэж байгаа байхгүй. Тэгээд энэ дээр бас яг энэ сүнслэг ингээд пасторууд нь очиод хамтаа залбираад сүмөөр очиод тэгээд энэ чинь сүнслэг юм болоосаа бас ажлууд яваас. Тэгээд нөгөө талаас саяны ярьдгаар ингээд үе үеийн магтан дууныхан очиод бас дараа үе гоё өрөөж өгөөд те. Тэгээ энд ямар нэгэн зүгээр нэг одоо цуглааны магтан дууны гарч ял хоорондоо өрсдөө манахлаг танахлаг гэхгүйгээр зүгээр эн чинь бол яг гоё фестивал те. Яг ингээд гоё нэгдсэн тийм байгаасаа гол үр дүнд нь ингээд ив нэгдэлтэй сэргэлтүүд сүнслэг гайхамшигтай юм болоосаа. Тэгээ бас нэг зүйлийг хэлмээр байгаа гэхээр энэ бол олон улсын чанартай болоосаа ер нь байгаасаа гэж хүсэж байгаа байхгүй. За эхний ээлжинд шүү дээ бид нар шүү дээ энийг монголчууд ингээд эхлэн шүү дээ. Тэнгууд чинь бид нар Монгол туурхтнууд гэж биш тийм шүү дээ. Дараа нь өвөр Монголоос ирж болж байна. Нөгөө туваа муу гэдэг жоохон бас жахлан стилийн гарууд гарч ирмээр шүү дээ. Тэгээ Монгол туурхтаа орж ир магтын энэ төр гэл те. Янз бүрийн жанрыг бас оруулж өгөх хэрэгтэй байна. Гой нөгөө дэйл мэлтэйгээ магтдаг ч юм уу. Тэгэл хип хоп гэдэг бүгд л орох хэрэгтэй шүү дээ. Тийм үстэй. Ярэ сая нөгөө Nomadic Spirit нэг Герман явсан гээд бид нар чинь нөгөө Stepping Stones гэж CD гаргасан шүү дээ. Тэгээд тэр CD-ний үйлчилсэн хүмүүс бид нар чинь ингээд нэг хэсэг хөдөө их явдаг байж байгаа. Тэгээ 15 онд лөө бид нар чинь Солонгост очиж үйлчилсэн шүү дээ. 10 хэдүүлээ. Тэг чи одоо энэ хүн амтлагт байгаа зарим залуучууд манай хөгжимчин байгаад тэгээд Солонгост очиод 2 3 тоглолт хийгээд магтаалараас үйлчилчихсэн. Зүгээр сая тэр санаанд орлоо. Тэгэхээр бид нар чинь бас хилээндээс алхаагүй шалгаж ирсэн юм байна. Тэгээ би ковидын өмнө бас нөгөө Сан Францискогийн Отхон Баатар үлээ Отхон баяр пастортай яриад. За тэр багийнхныг ингээд Америкт авчираад танаа Америкийн конференц дээр үйлчлүүл болох уу гэсэн чинь болно гэжсэн хэрэг. Тэгэхээр аюу гоё юм. Яг жил болгон ингээд явах юм бол баяжаад ирэл л дээ жаангууд таслахгүй те. Дараа жилд бид нар өөр орны одоо магтаалын багуудыг өөрж болно шүү дээ. Тэгэх юм бол тэд нар ирээд энэ дээр шүү дээ ингэж байгаа. Магтаалын багийнхаа ирэхээс гадна зуучин залбирагч нар ирнэ. Монгол дээр залбир хүсэлттэй асар олон багууд байгаа. Тэнгууд чи энэ чинь ингээд одоо нөгөө нэг тэр нөгөө play time-ийн чинь нөгөө тайзан дээр нь ингээд рок авч яхад урд нь хүмүүс жинхэнэ ингээд үстэй тэр шиг тэн чинь ингээд ерөөсөө энэ тэнд хүмүүс залбираад одоо өөрснөө лаг тийм болмоор байгаа байхгүй. Бас нэг юм би бас түр хэлсэн марч уушлаарай. Одоо жишээлбэл магтаалын нэг онцлогч нь юу гэхээр нөгөө мэдээж ингээд бид нар нэгдэж जैन хамт байж जैन тэгээд айгуу том нэг тахил өргөж जैन те магтаалын залбирлын. Тэгэхээр одоо ингээд 72 цагийн магтаал ч юм уу 90-ад оны үеийн саяны үйл явдлуудаас ингээд харахаар улс орон бол нэг харанхуй хүч бөө мөргөл будын шин хэмэл шүтэнүүд ингээд улам илүү ихтсэн байгаа. Тэгэхээр бидний одоо тэрний эсрэг хийж чадах зүйл магтаал байгаа. Бид нэр очиод тэр бурхан дахлыг нурааж болохгүй алуулна. Тэрний оронд далд тайзны ард бидний тулалдаа бол магтаал. Тэгээ тэр магтаалаар л тэр хуурам шүтэнүүд нурж унана. Яг зөв. Тэгээ залуучууд маань энийг гоё ингээд эн чинь нэг юм эхлэх гээд нь штэ. Дөрөвний хэлдгээр ингээд дараагийн шинэ үе явах гээд нь штэ. Тэнгууд эндээс ингээд гоё нэгдэж бид нар бас нэгдэж магтаж болох юм бай. Нэгдэх юм бол ингээд үнэхээр сүнслэг гайхалтай бас бурхны ажил явагдсан юм байна. Ингээд харах юм бол эндээс өрнөд эн чинь нэг тийм гоё хөдөлгөөн бий болоод те. За саяны хэлдгээр зөвхөн Улаанбаатар тэгээс гадна магадгүй магтаалын багийнхан маань те нэгдсэн багийнхан маань ингээд хэд хэдэн орон нутагт очиж яг тийм магтаалын зөвхөн одоо нэг одоо уул хаданд ч юм уу те говь мовд ч юм уу ингээд яг бурханд хандсан. Тэнтхийн орон нутгийн суглааныхаа нийлээд тийм worship-ыг бас энд хийдэг үйтэй олчод калчертэй олчод гоё ойхгүй те. Бүх Christian community-г нэгтгэдэг тэр дундаа залуучуудыг нэгтгэх маш хүчтэй юм болох гээд байна л да энэ фестивал. Тэгэхээр энэ одоо эхний фестивал учраас дэмжлэг маш хэрэгтэй байна. Тэгэхээр энэ контентыг үзэж байгаа пастор, удирдагч, тэгээ дээрэс нь урд нь одоо магтаалын багт үйлчилж исэн одоо Christian биш хамтлагууд тоглодог, залуу чадварлаг уран бүтээлч нар бүгд тэр энийг үзэж байгаа бол та нар энд оролцож те хаанаас ихэлсэн те хинд итгэдэг байснаа санаад те тэгээд энэ нэг юм дараагийн үеийг та нар ч гэсэн одоо Christian биш хамтлаг тоглож байгаа залуучууд ч гэсэн та нар зүрхэндээ буханд хайртай штэ. Гэхдээ яг энэ фестивал дээр ирээд те бухныг магтаад энэ рок pop ертөнцид те бид нар чи юм Christian сүртэй байсан шүү. Бид нар чи байдгийн шүү те тэгээ одоо хамтдаа бухныг магтаж чинь
Тэгээ маш олон төвшөнд ийм одоо дэмжлэгүүд хэрэгтэй байгаа. Мэдээж санхүүгийн дэмжлэг бас хэрэгтэй байгаа. Тэ энэ чинь мэрэгжлийн төвшөнд Монголын одоо гадаа зохион байгуулагч бүх ивентүүд яг адилхан төвшөнд хийж байгаа байхгүй. Бүх рок попын хэрэгэлдэг тэр хөгжмийн хэрэглэн, тэр бэрлийн, тэр тайзын хэрэглэн. Тэгээ тим чанарыг дуургана. Тэгтээ энэ нь Бурхныг магтана тэ. Тэгэхээр ингээд залуучууд нь итгэцсэн төсөө гаргацсан ингээд дайрцсан ингээд залбираа явж байгаа. Тэгэхээр энэ контентын зорилго ч гэсэн бид нар энийг одоо ингээд бүх талаараа дэмжих, оролцох. Тэгэл түрүүн хэлдгээр залбирал нөгөө талаас миний энд харж байгаа хамгийн том үр дүн бас нөгөө ив нэгдэл чинь угаасаа үр дүн ив нэгдэл те бүгдээрээ хамтарна. Тэгэхээр энэ фестивал дээр одоо гуруулаа бас дэмжээ те. Би бас одоо чат хатахаар дэмжээ. Ямар ч байсан кемп дээр бид нар бас зогсон. Кемпийн ажил бол зөндөө байгаа. Угаасаа одоо тэр майхан сав юм хүмүүс яаж зохион байгуулах вэ? Тэн дээр бас одоо бодоол явж байна. Гэхмэчлээ ингээд хэдүүлээ ингээд дэмжиж оролцъё. Бас нэг санаа байж хүлээж байгаараа. Чи ерөөсөө зохион байгуулалтын багт ороо. Зөв ийм санаа баг. Одоо ингээд за залуучууд нь зохион байгуулж штэ тий. Тэгээ 3 өдөр явна штэ. Тэгэхээр мэдээж энд залуучууд авчигтэй юм. Гэхдээ Монгол чуулган ингээ харах юм бол 30 жил гэдэг чинь ингээд доор хаяж 2 3 генерашн ч юм ингээ байгаа байхгүй. Тэгэхээр одоо тухайн одоо эн чин фестивал гэдэг утгаараа те тухайн аль нэг өдрийнх нь орой аль нэг өдрийнх нь цагт ч юм уу те нөгөө үеүүдийн тийм магтаалыг оруулж хэрэгтэй. Тэгэхээр ягаад гэвэл яг тэр үеийн одоо бид нар press night хийж яхад байна шүү дээ те press night хийж яхад яг тэр үед очиулагдсан дуунууд яг тэр үед тослогоотой байсан дуунууд тэд нар чи байгаа байхгүй. Хаяа бид нар одоо ингэдэг байхгүй. Одоо ингээд Нямгаргийн цуглаан дээр багтан дуулахаар чинь залуучууд дандаа шин дуугаа дуулдаг. Тэгэхээр залуучууд алал гоё яадаг. Яг нөгөө үеийнхэн болох таар бас ингээд нөгөө хаяа нөгөө хуушныхаа дугдаас дурсан сийгээл те тэр дууг нь явангууд ингээд уйлж мөйлал ингээд бас юм байдаг байхгүй. Тэгэхээр энэ фестивалийн үеэр магадгүй 90-ад он 2000 оны үед яг тэр магтаалын цуглаанд ирж ирсэн. Магадгүй тэр үед нөхөр цуглаанд ирээд ивэл авч ирсэн. Одоо магадгүй эсэс холтсон ч байж болно те. Энэ хүмүүсээс ирээсэ. Тэгээ энэ нэг тийм одоо иргэн дурсах Фэнийтэй одоо иргэн дурсах уу шүү дээ. Тэрүүгээр дамжуулаад иргэн дурсахаар дамжуулаад бас нөхдүүд маань ирээд те яг тухайн үед ингэж магтдаг байсан шүүгээ. Тэрээсээ бас ивэл аваад тэгээд мэдээч энд ирсэн усуд маань яг цуглаан хийж байгаа бид нараас өргөл мөргөлөө өргөөд тэгээ эн чинь нэг тийм залуучуудын цуглаанаас гадна иргэн дурсах цуглаан яхан бол манай иргэн дурсах юм бас өргөл мөргөл сайн өргөн шүү. Хараа цавын хөвж байгаа чадвар. Тий. Тэг учраас дан залуучууд явж байгаа. Энэ залуучууд маань ингэж зохион байгуулж юм лээ. Залуучууд үүдээ тодорхойл байхгүй юм лээ. Яг worship. Гэхдээ яг нөгөө азаа намайг явуулаадсан байхгүй. Танаа үеийн old school-ийн 99-тэй энэ тэгэхээр би ч одоо тэгэхээр би одоо юу ер нь бол жоохон гэр бүл рүү ч хэлж байгаа юм байл шүү. Хүүхдүүд зориулсан хөтөлбөртэй байгаа юм байна. Хүүхдүүдээ аваад ээж аав ингээд гэр бүлээр ирэх боломжтой. Тэгэхээр тэнд залуучууд бол зөв нэг хэсэг. Мэдээж өнгө төрхийг бол залуучуудад тохиолж боловч ер нь жоохон гэр бүл. Тэгэхээр хүүхдийн магтаал гэж бас байх. Хүүхдэд зориулсан хөтөлбөр гэж байх юм. Хүүхдийн магтаал гэж бас байна шүү дээ. Хүүхдүүд уулна шүү дээ, тий. Мэдээж одоо тэгэл магтаал хүн тий. Тэгээд бүр өглөө нь ингээд крисч хөтөлбөртэй та нар номлох юм байлээ. Очиж номлож өгөөрэй өглөөний хэсэг дээр нь тий. Тэгээ ингээд тэр чинь ингээд 2 3 хэсэгт хуваагдаад энэ чинь фестивал юм чинь. Маш гоё зохион байгуулж байгаа юм лээ. Би бол хөтөлбөрийн хаад энэ надад таарсан. Тэгвэл танаа ууханд том талбайтай юм чинь баг нэг талбайг нь эзэмшээд майхан бараа сүмийнхээ кампайн хийж болох. Тэгээ майхан план гарцсан байгаа. Ер нь бол майхнаа бариад нэг жоохон амьд хөгжмийн хүмүүс яаж гадаа фестивалд оролцдог. Ер нь жоохон team style байна гэсэн. Тэгээ ингээд шикаст бол нөгөө юу банда мандга зүгээд урахаа хүмүүс гинж минж зүгээд. За ингэ дуусчих шиг. Нэг өдөр юм жоохон релакс хийгээл одоо өдөр чинь гоё. Тийм шүү дээ. Тэгээ тийм жоохон мушуур идээ. Тэнд хаал мол захиалж идээл те. Тэгээ оройн ингээд залуучуудтай гитар нэг орцны дуу муу. Гоё шүү дээ. Тийм. Болж байгаа. Окей.